За сайн уу манайхаа. Нэг сонирхолтой зочин урьсан тархины ахрын ээлж дугаарт. Тэгээ манай сонсогчид нэлээд сайн мэдэх бах. Гэрлийн өргөө одоо багаас зохион байгуулдаг Зөв 5 гэдэг подкастыг сонсоог хүн бол манай тархины хакерыг дагчид маш цөөхөн. Тэгээ тэд нар бас надад маш хүсэл тавьдаг байхгүй юу. Тэр дээдсүүдтэй уулзмаар байна. Уулзуулж өгөөч гэдэг хүсэл тавиад байдаг. Тэгээ би ч юмс ч баг 2 жил шахах хүсэл тавив. Бараг тэгсэн баха. Баялаа нэг ярилцгаадах гэж. Тэгээл гэдэг. Тэгээд манай зочин бол одоо хар сан зайран гэдэг төр төсны тухай ярьдаг подкастууд дээр байгаа тэр хүн. Тэгээ жинхэнэ бодит дүрээрээ ер нь бараг чи дүрээ харуулдаг баха. Ер нь харуулаагүй. Тэгээ энэ оноос бол нэг жоохон өөрөө дүрээ харагдаад байгаа. Тэгээд яг залуу тэнгэр үзэлтэнгүүд маань бас манлайлаа гэдэг манлайллын талаар ажиллах хэвээр бөөг дээр л нэг тийм бөмбөрөөнүүд жалуул хангаад явж идэг нэг тийм хоцрогдсон 13 дугаар зуунд гаццсан бүдүүлэг юм шиг хүмүүс байдаг. Тэр сэтгэлгээг бас өөрчлөхөд зориг гаргасан чамд бас баярлалаа. Баярлалаа. Тэр хоёр талаар ярина. Нэгдүгээр тал одоо ад гаргийнхаа хийж байгаа ажил бизнесийн талаар. Ад гариг маань магадгүй одоо бүр цахиурын хөндөгөөс очиж тэтгэлэг авцсан, тэрний грант тэнцсэн, тэнд шалгарсан тийм бизнесийг удирдалцж байгаа, хамтран удирдалцж байгаа хүн нэг талдаа 1000 жилийн баг ирээдүйн тухайн юм яриад байдаг. Нөгөөх нь 1000 жилийн өмнөх тухайн юм ярина, тийм ээ. Тэгээд боломж гарвал бас харсан дээдстэй залгаж бас одоо үзэгчд, сонсогчдтой бас өнөөдөр цаг үеийн талаар болон одоо асуудлуудын талаар бас чөлөөтэй ярилцах санаа байгаа. За ямарсан одоо ингээд намайг тоогоод бас нэвтрүүлгээр урьж оролцуулсанд их баярлалаа. Тэгээ би бол яг нөгөө тантай наан ярилцсан шиг те. Би одоо нөгөө гэрлийн өргөөнийхөө үйл ажиллагааг юм уу аль эсвэл ингээд өөрийнхөө нэг онгодын эсвэл өөрийнхөө нэг угсаа гаруулын зан үйлийн талаар ярина гэхээсээ илүүтэйгээр яг нэг юм 21-р зуунд энэ 2024 онд тэгтээ тэргүй ингээд бүгдэнд нь л энэ ажиллаа хийнгээ бөөгийнхөө зан үйлийг авч явдаг. Өвдөөсөө суралцаа тэрийг ахуудаа буулгадаг ингээд маш олон одоо дээд боловсралтай бол дээд боловсралтай одоо эсвэл хороо дээр байгаа бүхэл мэргэжлийн бол бөөнөр маань улаас нар маань их байдаг. Тэр болгон бас жоохон нуудаг. Эмч байна, цагдаа байна, багш нар байна. Их төрийн албаагч байна, бүр гишүүд байна, сайд нар байна. Тэгээ яг энийгээ сайхан илэн далангуу яриад бид нэг юм хоёга өмсөө сандгаа унжуулаад өргөөндөө очихоор нэг юм өөр хөг үлдээ болчоод тэгээд Facebook руу орохоор өөр үлдээ болчоод байж бас болохгүй байгаа дээ. Тэгэхээр энийг нэг хослоод явж байгаа нэг төлөөллүүдээ нэг гэдэг талаасаа яг одоо энэ хар сун одгаяр гариг гэдэг энэ хослуулж явхад хамгийн гол нь тэр 24 цагаа 365 хоног энэ чинь нэг биеэл энийг чинь аль алийг авч явж байгаа учраас бас тэр талаас нь илүү нэг чөлөөтэй нээлттэй илэн далангуу ярилцвал арай сонирхолтой байх юм болов гэж бодлоо. За орчин үеийн технологийн бизнес хийж байна тийм үү? За тэгж байна. За технологийн бизнесийнхний мөрөөдөл бол одоо цахиурын хөндөд очих, тэмдгийн тэтгэлэг тэнцэх байдаг. Энд бас танах бол баггүй амжилт гаргаж эндээс соёлоо ярих хэлээ. За тэгэхээр манайх бол ер нь бол Care AI гэдэг компани байна. Тэгээд анх бол одоо бид нар бол хүмүүс танигдж байгаагаар бол илүү CarePay гэдэг төсөл маань танигдж байгаа бах. Тэгээ манайх одоо байгуулагдаад 3 дахь жилээ үдээд 4 дахь жил рүүгээ орж байгаа юм. За тэгээ бид нар ер нь бол манай одоо ангийн маань найз Ади Төмөр гэдэг одоо манай ангийн залуу бид тэр оюутан байхдаа 3 жил хамт амьдарч ирсэн. Тэгээд ер нь нэг юм эрүүл мэндийн ялангуяа Монголд одоо хөөцөх ёстой зайлшгүй шаардлагатай салбарууд нэг бол эрүүл мэндийн салбар. Тэгээ би бол одоо ажлынхаа анхны гараг эрүүл мэндийн хөгжлийн төвд H-info гэх нэг койкагийн төсөл дээр эхлүүлж исэн бол манай найз маань бас төрийн резидент хийж байгаа. Дараа нь сайдын туслах, дэд сайдын туслах гэдэг хүртэл хийж үзлээ. Тэгээд яг үндэ хэлэхэд бол бид нар нөгөө нийгэм маань сайхан байгаа, цалин маань хүрдэг. Тэгээд эмчнэр маань нэр хүндтэй байсан бол яг эмчээ хийгээд цалингаа аваад ингээд амьдрч нөгөө дуртай мэрэгчлээ эзэмсчихэд тэгээд амьдрий ихээр их төвхтэй байсан л та. Тэгээд тухайд одоо яг би бол манай том хүү мэдлж яхад хэрвээ би өрхийн эмнэлэгт ажиллавал хэдэн хүрнээ цалин авах уу? Гэтэл манай тэр одоо зардал маань юу болж ийн гэдэг зүйлийг харахаар. Тэгэхээр ер нь бол нэг олон зүйл нөлөөлөд нэг бид нар энэ салбараа хөгжүүлэхийг хүссэн. Тэгээд бид нар
Мэдээж энэ бодлого олон зүйлүүд байгаа. Гэхдээ хамгийн хурдан үр дүнгээ харах ёстой зүйл бол яг энэ бизнесийн салбар юм байна. Бид нэр төрийн бус байгууллага байгуулад салбар руугаа чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж илаа. Тус тусдаа олон юм хийж үзлээ. Тэгж байгаа бид хоёрын одоо нийлээд эхэлсэн зүйл бол ерөөсөө л энэ бизнесийн байгууллага бол хүмүүст хэрэгтэй зүйлийг санал болгоё. Тэгэл тэр нь хүмүүст хэрэгтэй байх юм бол бизнес өргөжнө. Хэрэггүй байх юм бол тэгээ дампуурна. Тэгээд нэг төрийн нэг шийдвэрийг хараад юм уу ямар нэгэн зүйлийг нэг юм хүлээгээд байхад бол бас бидний нэг хийж чадах зүйл магадгүй энэ салбар байж магадгүй гээд. Тэгэд ер нь бол Монголын эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхийн тулд бид нэр салбар руугаа чиглэсэн болоод яг энэ нийт иргэдрүүгээ чиглэсэн ойлголт хандлагыг эхлээд иргэдийнхаа энэ хандлагыг бас хувьсгах хэрэгтэй байна. Тэрэнд нь тусдын болох үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байна. А тэр үйлчлэгээгээрээ дамжаад боловсролуудын дээшлүүлээ, хандлагуудыг нэмэгдүүлээ гэдэг санаагаар эхэлсэн юм байна. 3 жил болоход одоо юу гэдэг нь те цахиурын хүндэд одоо шалгуурд нээсэн гэдэг чинь бол бас том амжилт шүү. Тийм ер нь бол бас ингээл яг мэдрэгж байгаа хөгжүүлэр бол тийм нэг амар том алаад талаад амжилт гаргасан мэдрэмж бол аваагүй байна. Гэтэл суралцж байна. Тэгээд ямар ч гэсэн одоо манай байгууллага маань нэг 37 40 одоо ам бүл маань 40 болох гээд явж байна. Тэгээ нөгөө хоёулаа эхэлж исэн бол нэлээд олоолаа болсон байна. Дээрээс нь бид нэр энэ хугацаанд бол ер нь нийслэлийн болоод усан хэд хэдэн стартап тэмцээнүүдээс бас тодорхой хэмжээний амжилтууд гаргаж ирсэн. 2023 онд бол одоо юу гэдэг нэг юм. Ер нь нэг стартап хийж явна гэх дэлхийн нийтийн чиг хандлага бол ер нь бизнесийн орчнууд өөрөө стартап руу шилжсэн байна. Тэгээ салбарын хөгжил бол яалчгүй технологитой уягдсан байна. Тэгээд энэ блокчейн, веб 3 гэдэг юмнуудыг одоо энэ хиймэл оюухан гэдэг нэр томьёог сонсохгүйгээр хөгжил гэдэг юм ирэхэргүй болцсон байгаа байхгүй. Тэгэхээр яалчгүй манай салбар руу энэ зүйлүүд маань технологийн нэвтрэлтийг оруулах нь өөрөө яг салбараа хөгжүүлэх зүйл юм байна гэдэг. Тэгээ одоо яг манад бол ер нь бол яг эрүүл мэндийн чиглэл рүү 3 төрлийн ийм үйл ажиллагаа явуулж байна. Одоо яг бэлэн хэрэглэгчид хүрсэн байгаа үйл ажиллагаа эхэлсэн байгаа гэсэн үг. Нэг нь болохоор одоо care pay гэдэг нөгөө хүн маань одоо хүүгүй шимэгтэлгүйгээр эмчилгээнийхээ зардлыг хойш төлөх боломжтой. Одоо хэрэглэгчнэр бол ер нь нэг ийм гар утас хувцсыг бол нэг тиймэрхүү ижил төстэй аппликейшнээр аваад сурцсан байна тийм ээ. Зээлээр аваад тийм. Тэнгүүд манайх болохоор яаж нэхэр та эрүүл амьдрахын тулд танд юу хэрэгтэй байна? Тэр зүйлүүдийг имэн сан дээр үйлчилж болж байна, имэн сангаар үйлчлүүлж болж байна. Манай дээр одоо нэг 130 гаруй байгууллагууд хамтран ажиллаж байна. Тэгээ одоо нөгөө голчлон бол одоо юу гэдэг Hollywood Smile шүдний одоо хөгжүүлэлт байна, имплантууд байна. Дээрээс нь одоо нүдний лазерын хагалгаа, тэгээ төр сончилгооны төвүүд гэдэг ч юм уу. Яг иймэрхүү нөгөө хэрэглэн чухалчлаад байгаад байдаг мөртлөө яг нөгөө хүмүүс маань мөнгөө хадгалаад тэр үйлчлэгийг авах үхээр авахгүй байгаа зүйлүүд байна. Ялангуяа монголчууд бол ер нь эрүүл мэндэд цаг хугацаа мөнгийг бол зарцуулах хандлага суугаагүй байна. Эдийн засгийн боломжтой зас бүрдэхгүй байна. Тэгээд нөгөө хамгийн чухал одоо зүйл чи эрүүл мэнд байгаа даа ш. Гэтэл тэрийг хамгийн хоошо тавиад байдаг. Тэгэхээр тэрийг нь л одоо бид нэр өөрчлөхийн төлөө нэг эмнэлэг нэг зовир гараад байдаг. Тэгжэл тэгээд нөгөө хүүхдийнхаа төлбөр, байрныхаа төлбөр, машиныхаа лизинг, утасны төлбөр гээд ингээд яж тал за яшиг гэж тоошоо тавьчихдаг. Тийм учраас одоо манай хавдар чинь ингээл анх онцлогт бол стейж 3, 4 дандаа юм мэртэлдрүүлэг гэсэн ойлголт байхгүй. Бүр зовир нь өвдөө болохоо байгаа твчгээ болж имдэгд очдөг. Ийм тэгэхээр энэ хандлага бол зөвхөн боловсрлоос гадна яг энэ кремандах энэ мөнгө санхүүгийн боломжоос нэлээд том нөлөөлж ийн гэдэг. Тэгээ бид нэр ямар ч энэ эрүүл мэндэд захиран зарцуулах өөрөө нөгөө нэг юм тэнхээ сэтгэлийн тэнхээ гэдэг шиг санхүүгийн боломж нөөц байх юм бол хоошо тавиад байхгүйгээр яг хэрэгтэй үед нь хэрэгтэй үйлчлэгээ хэрэгтэй хэмжээнд авахд ерөөсөө эрүүл мэндийн туслан үйлчлэгээний чанартай шууд холбогддог учраас энэ зүйлийг одоо дэмжих зорилготойгоор бид нэр энэ Care Pay гэдэг аппликейшнийг бол гаргаад одоо жил гарны хугацаанд явж байна. Тэгээ манай яг энэ одоо нодлон бол та бас сая дурдлаа. Бидний нөгөө нодлон бол Казахстаны Астана хабд Google-ийн яг юун дээр акселератор хөтөлбөрт хамрагдаад тэр болохоор нэг юм Төв Азийн 200 компани оролцоод тэнцэнээс 15 шалгараад 13 амжилттай төгсөөд ирсэн. Тэрний 10 өөрөө бол тэр одоо Төв Азийн л нэг 13 шилдэг компани нэг нь манайх Care Pay-ээр шалгараад $350,000 грантыг Google компаниас авсан. Энэ жил болохоор яг одоо манай хамтрагч маань яг одоо Америкт
яг тэр захиурын хүндэд одоо резиденс хөтөлбөрт хамрагдаад дээрээс нь анх бид нэр GoCare хөтөлбөрөөрөө тэнцээд явсан бол одоо тэнд мөн манай GoCare гэдэг нөгөө аппликейшн маань алхаад оноогоо хоримтлуулаад манай хамтрагч байгууллагуудаас имээ одоо хөнгөлөлтөд авдаг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлтөд авдаг. Ийм одоо илүү их эрүүл амьдралын хэм маягийг дэмжиж өгсөн ийм алхалтай тулд өдөр болгон хүн алхаж байгаа. Тэгэхээр манай аппликейшнийг утсан дээрээ татаад оноогоо цуглуулаад байвал манай хамтрагч байгууллагад маань одоо бол 130 банктэй эрхчлээс гэхэд бол илүү олоола болчихно гэсэн ийм итгэл байгаа. Тэр нэг энэ хоёр цуглуулад авчид нөгөө цуглуулсанаар хөнгөлт авчих юм уу тий? Тий. Окей. Тийм байна. Тэгээд нөгөө энэ нэг жижигхэн урамшуул байхад л хүн одоо нэг алхачиг гэж боддог мөртлөө алхаж чадахгүй байгаад байна шүү дээ. Гэтэл ингээд урамшуул тэрийг нь үйлдэлийг нь эрүүл мэндэд цаг гаргаж байгаа, хандлага гаргаж байгаа алхмыг л урамшуулъя гэдэг юм санаагаар ихэлсэн. Одоо ингэж шүү дээ. Бид нар ч бол гар утас лизинг гэхдээ мөнгөгөөс нь ч гэсэн очиж авчиж болчиход байна шүү дээ. Амьлэгд үзүүлэхдээ за яах вэ гэд ингээд эргэлзээл мөнгөч тухайд боломж болцсон аахгүй. Энэ үнийг л одоо над дээр гарч байгаа эмчилгээ ч юм уу онцлогооны төлбөрийг танах төлж өгнө гэсэн үг тийм. Тийм гэсэн үг. Хэрэглэгч болохоор хүү шимтгэл байхгүйгээр ингээд 4-өөс 10 удаагийн төлөлтөөр ямар үйлчлэг авч байгаагаас хамаарат одоо манайх руу төлнө гэсэн үг. А бид нар болохоор нөгөө байгууллагт нь хэрэглэгчийг ботлон дагаад тухайн одоо тооцоо гарснаас нь тодорхой гэрээнийхээ нөхцөлийн дагуу нөгөө хэрэглэгчийн төлбөрийг нь манайх урьдчилан төлнө л гэсэн. Загварын хувьд бол ерөөсөө энийг нөгөө BNPL гэдэг Buy Now Pay Later гэдэг ерөөсөө загварчлал багхгүй. Айгүй ялангуяа одоо энэ цахим худалдаанууд нэмэгдснээс хойш айгүй шинэлэг гарч ирсэн санхүүгийн үйлчлэг. А тэгээ манайх болохоор яг энийг нь CNPL буюу Care Now Pay Later одоо халамжлуулаад одоо эмчлүүлээд дараа төлөв гэдэг л ийм санаа байна. Харин тэ наадах чинь би ойлгоогүй л. Би нэг Тэнгэрийн сургуулийн аппликейшн болгоод бас нэг шууд төлбөрийн асуудал шийдсэн чинь болохоогад тэгээ сүүлд судалсан чинь ийм боломж байсныг ихтэй дахиад эхнээс нь хийх ажил гарч байгаа бол би дотоод судалсан байхгүй. Харин ер нь технологи бол өстой 20 минут секундээр хөгжиж байгаа. Тийм байна. Тэгээд нөгөө өчигдөр санаа байсан зүйлүүд нь өнөөдөр хэрэглээ болол маргааш энгийн зүйл болчтой. Тий. Тэгэхээр энэ нэг хурдыг гүйцэж ажиллана гэдэг бол одоо би бол өөрөө нийгмийн эрүүл мэндийн хэрэгжилтэй. Бас эрүүл мэндийн салбарын хүн байгаад байдаг. Гэтэл энэ технологийн салбар руу ороход бол ерөөсө хурд бол маш чухал байна. Дэлхийн нийт өөрөө яг бүх салбар энэгээр ингээд хөгжөөд байна. Тэгэхээр мөн бас манай одоо юу гэдэг нь бөө мөргөл зан энэ соёлын юм маань ингээд яг хадгалах ёстой зүйлүүдэд мэдээж хадгалж үлдэх ёстой. Гэтэл одоо технологийн хөгжил дэвшлиг бүгдөө л уул усаа тайлж тахта Land Cruiser-уудад унаал барта замыг туулах сайн машинд явж байгаа шиг яг ахуй амьдралтаа бас энэ хэрэглээнүүдийг хамгийн гол нь мэдлэгтэйгээр зүгээр бас ашиглаж сурах нь бол зайлшгүй хэрэгтэй болов уу гэж бодож. Яг үнэ. Энэ санааг хаанаас олов? Одоо манайхан ингээд одоо энэ харагдаж байгаа болов? Care гэд бичээд одоо интернетээр хайхад гараад ирнэ тий? Гараад ирнэ. Тэгэл аппликейшнаа татаад утсан дээр суулгах болох юм байна шүү дээ. Тэг яг энэ линк нь бол бас комент хэсэгт ч юм ингээд очиж болно шүү дээ. Сонирхож байгаа хүмүүс. Угаасаа манайх нөгөө Apple Store болоод Google юм дээр Play Store дээр аль алинд бүр орсон байгаа тий. За. За нэг юм шинэ үйлчлэгээ хийж байгаа юм байна. Энэ санааг хаанаас олоод авбаа? За энэ санаа ерөөсөө л ярилцсаар байгаа л гарч ирлээ. Тэгээ ерөөс нь тухайн цаг үе яг технологийн бизнес хийхэд бол ерөөсөө хаана шинэ ямар санаа байна? Бидний хийх гэсэн зүйлийг хаана хэн илүү сайн хийж байна? Тэр санаа энэ санаатай зохицож болж гин үү гэдэг хөгжүүлэлт эхэлж байгаа. Тэгээд яг ер нь бол энэ бүх санаа бол одоо эхлээд бол одоо тэр Адид Төмөр гэдэг хүн бид хоёрын нөхөрлөөс л бүх юм эхэлж байгаа. Тэгээд бид нар ч одоо ангийн найзууд байсан бол тэг гэр бүлийн найзууд болоод тэгээд бид нар чинь бас нэг юм резидент эмчнэр байхдаа Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилгээ холбоо гэдэг тухайд бас нөгөө жагсаас суглаан болоо резидентүүдийн ажиллах амьдрах за тэгснээр нэг юм коронавигийн дараа л өмнө л тэр бол бүр өмнө өмнө. За. Тэгэд яг нөгөө нэг тэр хуулинд бас ингээд амжилттай өөрчлөлтөөр оруулаад хэлээсэг явж исэн юм аа. Тэгээд тэр болгон дээр ер нь яригдчихсэн зүйлүүдээр яг энэ технологийн хөгжил бол зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ манай одоо юу гэмтэй. Тэгэл ер нь манай тэр төрийн бусын зарим санаанууд маань энэ компани руу бас шингэсэн зүйлүүд байна. Мөн яг энэ шинээр үүсэж байгаа энэ VNPL гэдэг ч юм уу энэ загварууд бас дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдөж тэр арга аргачлалууд нь бий болсон нь Монголд одоо эхлүүлж байгаа хэдийн л нэг байна. Тэгээ салбартаа бол бид нар бол
яг хөө цор ганц гэдгээр анхдагч гэдэг байр суурьтай явж ийн гэсэн үг. Сая чи Японд 2 дахиад яваад ирэх шиг болоо тий. Тэг эрдэмжлэгийн хуралд нэг оролцох шиг болсон. Ингэсэн энэ болохоор сая бид нар нөгөө нэг энэ IT паркаас мэдээлэл үндэсний технологийн парк буюу IT паркаас зохион байгуулалтны анхны сая монголчуудын Монголын стартапын үндэсний аваргыг шалгаруулсан. За. Энд маань нэг 98 компани оролцоод тэгээ манайх одоо топ 5-д ороод хамгийн сүүлд нь одоо дэд тэргүүн 2 дугаар байранд ороод тэгээ энэнийхээ нөгөө шагнал урамшуул бол Japan Mission гэдэг юм зохион байгуулагдаад Японы JICA болоод Deloitte компани тэгээд IT паркийн хамтран зохион байгуулад Монголоос нэг 10 компани сонгон шалгаруулад тэгээ Японы одоо томоохон хөрөнгө оруулагч нартай очиж танилцах тэгээд одоо Shibuya, Shinagawa гэх мэт одоо хотуудтай танилцах тэгээд тэнд одоо энэ стартап бизнесүүдийг өргөжүүлэх боломжуудыг юм ирсэн. Нэгэн томоохон уулзалт арга хэмжээнүүд болсон. Бид нар нэг 2-3 газар бизнес пэйжүүдэд тавиад хүмүүстэй network куда хийгээд ирсэн. За ингэж нэг яваад ирлээ. Тэгээ тэр маань болохоор яг ингээл өстөө нөгөө өглөө бидний JICA-гийн байранд байгаад өглөө хатуусандаа суугаад тэр нэг газар очил нөгөө 10 компани чинь ээлжлэл Японочдод танилцаад өөрийнхөө одоо бизнес юмнуудаа танилцуулна гэсэн үг л дээ. Тэгээ манайхан бодгтээ бас үнэхээр хэл усны хувьд бизнесийн ур чадварын хувьд тэр асуулт хариултанд хариулж байгаа зүйл бол үнэхээр одоо юу гэдэг Японочдын хүлээлтийг бол нэлээд өндөр түвшинд давсан. Тэгээ ялангуяа одоо технологийн хувьд яа зөвхөн одоо салбарын тэр боловсролын салбарт хийж байгаа хүмүүс байна, entertainment салбарт хийж байгаа хүмүүс байна. Гэтэл Японочдод бүр ингээ бэлэн баг наад үйлчлэгээ манад нэвтрүүлээд өгөөч гэж гойх байц. Бараг зарим нь бол ийм зөвлөгөө өгөх төвшний хүртэл болсон байна. Тэгэхээр би өөрөө нөгөө нэг баг бахта 1-р ангиасаа 6-р анги хүртэл Японд сурж байгаад тэгээ дунд ангидаа Монголд ирсэн. Тэгээ тэр 2000 оны ихэнх үеийн Япон Монгол гэдэг бол бүр ийм цаг хугацаагаар аялсан юм шиг багхгүй. Одоо гэтэл өнөөдөр бол ерөөсөө энэ хоёр нийгмийн ялгаа бол маш ховор болсон байгаа. Конвенцторууд нь байна уу байж гин, интернет байна уу байж гин, тэнд болж байгаа мэдээлэл бүгдөө чөлөөтэй YouTube орж гин, энэ сошиал нэтворк ингээд орж байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудын нөгөө нэг өөрийгөө хөгжүүлэх гэвэл бүх юм нээлттэй байгаад байна. Гэтэл 2000 оны эхэнд бол тэнд одоо хүмүүс нь хэрэглээд гудамжинд хайцсан кристалл телевиз хөрөгч манад одоо шин цахилгаан баараа байсан юм байна шүү дээ. Тэгэхээр чинь нийгмийн нэлээд том ялгаа байсан бол энэ удаад бол айгүй баг болсон байна. Тэгээд ингээд явхад бол үнэхээр нэг тэр хамт явсан хүмүүсээрээ багтлаа бас боломж байна гэдгийг харлаа. Бид нэр ингээд хүчээ нэгтгэж чадах юм бол бас Японочдод хүртэл хэрэгтэй технологиг монголчууд энэ Монголоос хийж чадах юм байна гэдэг итгэл үнэмшлүүд нэлээд авлаа. Тэгэхээр бид нар дандаа нөгөө Японд хэрэглээ дууссан машины ундаг, Японд нэвтрээ дууссан боловсролын эзэмшдэг нэг юм хүмүүс биш. Монгол төрсэн төслүүдийг, Монгол төрсэн технологиг Японочдод ингээд хэрэглэх тэм зүйлүүд байна. Дээрээс нь одоо хэдийнэ тэнцэнэ бас компани байгуулад яг адилхан Япон компани болоод Японочдод адилхан хариуцлагатай, адилхан одоо тогоонд нь буцлаад үйл ажиллагаагаа явуулж байгаа бас мундаг залуучууд бас байна. Тэр хүмүүстэй бас танилцаад ирэхэд бол ер нь монголчууд бол яг энэ арга талаараа бол технологи, техникээр бол хоцроог байна. Тэ шууд шал гэх юм байна тийм үү? Танаа энэ одоо энэ юу? Багийн баримтлах зарчим гэдэг. Энийг эднийх юм нэг саний ят юм байна. Чухлыг ихэнд нь хэмжигдэхүйц бай, эерэг бай, шалтак таахгүй, шууд асуу, кэр хий, хурдтай ажил, хариуцлагатай бай, шууд шаг. Энэ бас нэг жоох эвгүй сонсогдоод байгаа гэдэг. Тэгээд энэ эхлээд дандаа нөгөө хээ өсгтэй байсан юм аа. За. Гүцэтгэх баягаар. За. Одоо тэгээд нөгөө шууд шаах маах гэж байсан байхгүй. Шууд хурдтай ажиллах гэдэг. Гэтэ тэр хээ өсгүүдээ бид нар ер нь халчихсан байгаа. Тэгээ ер нь нэг монгол хүний юм ажиллах арга зарчим гэж бас юм байгаад байгаа шиг. Одоо дэлхийн нийтэд бол ер нь нэг юм Ford тий Америк маягийн нэг юм менежмент. Эсвэл Япон маягийн одоо Toyota-гийн 5S гэсэн нэг юм хоёр менежментэд дэлхийд нэг юм бүх юмыг суурь болж. Тэгээд нэг жоохон менежментийн юм сураалууд ерөөсөө энэ аргуудыг дандаа ингэ сурдаг тий. Тэгэл нөгөө ялангуяа та сургууль дээрээ заадаг шиг тэгэл тий. Тэгэл plan to check action гэл нөгөө л нэг хэдэм яваад байгаа байхгүй. Тэгтэл ингээд манай ингээд
өвөг дээдсүүд маань үнэхээр тэр бас монголчууд таарсан бас менежментийн аргууд байжээ. Тэгээ тэр нь одоо хуралдаагаа хийх хуралдай арга байж гэн. 10 дээд тогтолцоо байж гэн. Тэгэхээр энэ нэг монгол маягийн менежмент гэдэг зүйл бол ялангуяа одоо яг энэ дэлхийн нийтээр энэ юутэй тулгараад байна гэхээр хог хаягдaltaй байгалийн тий энэ хөрсний бохирдол, хүнсний дутагдал энэ ерөөсөл энэ хүн байгаль, хүн амьтан, хүн одоо энэ технологиуд хаашаа чиглэж ийн гэхээр бага энергиэр том асуудлыг шийдэх гэдэг байгаа байхгүй. Технологи бүх зүйлд бага хохиролтой их үр дүнд хүрэх гэдэг. Бага ус зарцуулаад их ногоо тарих гэдэг байна. Бага энерги зарцуулаад их юм барьж бүтээх гээд байна. Тэгэхээр энэ ерөөсөн монголчуудын стилгээ байсан байгаа байхгүй. Тэгээ монголчуудын нөгөө дундад яг ингээд дэлхийг даяар ингээд өрөнд орныг холбоод торгоны замыг бүтээгээд ингээд явхад ерөөсөө цаг алдаад байхгүй. Тэгээд шууд шаасан байна. Чухлыг эхлээд хийсэн байна. Тий. Тэгээд эдгээр нэг ачилсан байна. Кэр гэдэг чи одоо яг халамжлах энерги биш яг юм ачлах уу гэдэг юм бас монгол үг байгаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь монголчууд бол одоо ингээд төр ёсыг байгуулах 2000 гаруй жил болж байна тий. Хөрнөөс ингээд ботход. Тэр төр усыг байгуулж чаддаг ард түмэн гэдэг чи ерөөсөө л дэргэд байгаа хүний ачилж чаддаг. Тэр хүний оронд өөрийгөө тавьж бодож сэтгэж чаддаг. Ийм нийгэмшиж чаддаг учраас төр ус байгуулдаг гэх юм байна л да. Нэг хүчтэй удирдагчтай болохоор нөгөө удирдагч нь морин дээрээ гараад ташуур эргүүлэл удирдаад байсан ойлголт байдаг боловч суур энэ монголчууд гэдэг чи ерөөсөө тэр одоо манай бөөнөр чих ярьдэн штэ. Бөө гал нийлдэггүй тэгэл. Бөөнөр нэгддэггүй гэл тий. Үгүй шүү дээ монголчууд харин ч ийм нэгдэлтэй ард түмэн байсан байгаа байхгүй. Тийм учраас төр усаа байгуулж чаддаг. Тэгээ энэ чинь яаж нэхэр нэг өвөгдөлтөй, нэг одоо цусны, нэг яс цусны, нэг удмын сангийн мэдээлэлтэй хүмүүс уулзаад уулзраад ингээд нэгнийхээ асуудлуудыг шийдэхээр отог болоод омог болоод ингээд нэг отгийн юутай тугтай болж штэ тий. Тэнгүүт л өөр өвөгдөлтөй, өөр удмын сантай хүмүүс нэг хүчин зүйл дээр эвлэлдэж нэгтгэхээр төртэй болоод тэр нь улс болоод тэгээд тэр нь төрийн одоо сүлд болоод тэр ингээд туг сүлдний хүүг байдаг. Тэгээд эртнээс бид нар юм тугаас шүтэх, сүлдээс шүтэх хүүгзүүл чинь олон одоо хар цагаан алга гэх сүлдний юмнууд байгаа ч гэсэн гол тэрний цаана байгаа нэг юм монгол философи гэх юм монгол одоо нэг юм мөн чанар байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол яадаг байсан бэ гэхээр ерөөсөө л монголчууд энэ нийгэм шин гэдэг чинь нэг цаг хугацаанд нэг орон зайд хамт амьдарч байгаа хүмүүс л тэрийг хуваалцах байгаа байхгүй. Булаацлах биш. Тэгэл тэрийг чи ерөөсөө л монголчууд хийж чадчихсан учраас 2000 гаруй жилийн өмнөөс л бүр тэр нь ёс зүйтэй, эрх зүйтэй, дэгтэй, журамтай, жудагтай, мөрддөг, сахидаг, мандаг, тэгээд шахдаг, шаарддаг, уурчилдаг, өршөөгддөг. Гэхдээ энэ эргэх амьдралын эргэлт нь өөрөө төр ус болоод ингэж явцсан. Тэгэхээр бид нар бол тэр Америкчуудаас хавьгүй олон жил энэ менежментийн аргад бол сурсан бүр яс цуснд минь байгаа ийм аргууд байгаад байгаа байхгүй. Миний хувьд бол яг энэ менежмент зааж байгаа. Тэгээд ягаад монголчууд өөрөнгө гэсэн юм байдаг юм гэж явж байгаа танаас содоруудыг уншаад Монгол түүхийн товчон содорт хараад пөөх энд чинь шал өөр юм биш үү гэдэг ингээд тэнгэр үзэлд шунанд орлох тэр шалтгаан басан тэрүүн бас одоо ч талархаж авдаг. Ер нь бол бид нар энийг жоохон боловсронгой болгоод орчин үеийнж чадвал одоо тэр цоошин менежментийн загвар байгаа гэдэгт бол итгэдэг байхгүй. Харин тэрийг бол одоо ингээд нэг талаас бас одоо юу гэдэг энэ стартапыг бас удирдах нэг арга замууд байна. Орчин үеийн нэг юм компаниудын соёл нь юм корпорац компаниудын соёл хүртэл хувьсаад эхэлж штэ тий. Ажилчтай илүү нэг тавтай тухтай байлгах гэдэг ч юм уу. Хуучин нөгөө юм босон удирдлага байсан бол менежментийн аргууд нь хүртэл өөр болоод одоо бол дэлхийн нийтээр бол үүдээ Agile ч юм уу тий. Эсвэл OKR ч юм уу ийм нэг менежментийн аргууд байна. Гэтэл цоо шин юм ерөөсөө сэдсэн мэд харагдахгүй байгаа. Тий. Тэгээ тэднээс нөгөө суралцаад ингэж эсвэл би нөгөө нэг юм болгон Монголынх сайхан Монгол анхдагч гэдэг шиг. Гэхдээ яг тэр нэг ингээд Agile-ийн менежментийн аргыг суралцаад ингээд өөрөөс нэг өдөрдүүлэх гал өөрөөч бас нэг хэсэг бүлэг хүмүүсээ өдөрдөх гал ингээд яхаар тэрэнд заагаад байгаа юмнууд заавал нэг манай өвөг дээдсүүдийн хэлсэн захисан сургасан арга аргачлууд байгаад байгаа байхгүй. Тэрийг нэг арай жоохон өөрөөр ойлгуулсан. Тэгэхээр бид нэр одоо яг энэ зүйлүүдээ яг л нэг дараагийн төвчөндийг гаргаж ирээд нэг хандлага юмнуудаа ховсгаад яг энэ Монгол хүнд бол ялчгүй Монгол хүнд таарсан
нэг удирдах, нэгдэх, эвлэлдэх нэг юм арга зам байх хэвээр. Тэгээ тэр нь нөгөө тодорхой болох хэвээр байна л да. Одоо ч нөгөө дандаа тодорхойгүй байгаад байгаа байхгүй. Бид нар зөвхөн ёс зүгээр л яваад байгаа. Тий. Тэгээд ёс зүгээр яваад байгаа мөртлөө тэрийг асуудал тулгарлаа яаж шийдэх үү гэхээр бидний ёс зүй нэг жоохон өөр байгаад тэнцээ маргаа өсөж байгаа тий. Тэгэхээр нөгөө диггүй найр чин самуун болно. Жаяггүй хурал үмэн болно гэдэг тий. Тэгэхээр тэр лиг жаяг гэдэг зүйл нь юу юм? Тэрийг л асуудалд гарвал яах юм? Хэдүүлээ хийрэлцэх юм? Яаж шийдэх юм? Шийдвэрийг бүгд дагах юм уу гэдэг нэг тийм юм байх нь л тий. Тэгэхээр яг энэ зүйлүүд бол ер нь манай өвөг дэцүүд бол бүр маш гарамгай сайн байсан баг. Гэтэ сайн байсан учраас л одоо хүн төрөлхтний хамгийн агуу улсуудын нэгийг байгуулсан байна. Тэрс морноор мордоо тавьчвал тийм байхгүй шүү дээ. Тийм ба. За сая бол хоёулаа технологи тал руу, орчин үеийн тал руу нэлээрлээ. Сая зүгээр Японд руу 2 дахь удаага явахдаа бөөгөөр явсан тийм үү? Тийм. Тэнд хүмүүсийн сэтгэл хандлага ер нь амарх байна. Бөөгөөр явах. Орчин үеийн технологийн залуу хоёр. Тийм. Ер нь бол нэг аялал руу нь бол одоо пижака өмсөөл. Батинка өмсөөл явсан бол нөгөө аялалд нь Монгол хөтлөө өмсөөл, дээд өмсөөл явж байгаа. Тэр нэг инхээр одоо юу гэдэг нэг юм олон дүртэйч байгаа юм шиг, олон дүртэйч байгаа юм шиг өмслөө. Тэгэл яг эн чинь нөгөө одоо энэ 10 сарын сүүлээр нь тэгж явчаад 11 сарын дундуур нь болохоор ихэнх үед нь болохоор ингээ бөө гэдэг байдлаар орсод. Тэнд нь болохоор юм Японы хуучин нийслэл Кёто хотод нэг хэсэг бүлэг залуучууд нэгдээд нэг юм Great Lake гэдэг фестивал зохион байгуулсан. 1000 орчим хүн ирээд. Энэ нь болохоор яаж нэхэр одоо нөгөө Японд бас л нөгөө байгалаа хайрлах, амьтаа хайрлах, гар урлал хийх, илүү одоо юу гэдэг эко хоол хүнсээ яаж хийдэг вэ гэдэг хүмүүс цуглаад нэгдээ. Тэгээ Японы зарим одоо шашны лам хуврагууд нэгдээ. Тэгээ нэг дэлхийн их тайвны төлөө залбирлалнэр үлдээд. Тэгээ нэг юм 3 тайзтай. Тэнд нь бол одоо дуу хөгжмөөрөө дуулж бүжиглээд нэгдэж гин. Тэнд бясалгал төвлөрөл хийгээд нэгдэж гин. Тэгээ тэнд одоо гар урлалыг хийх юмнуудаар тий одоо яаж хог хаягдлаа илүү бага болгох уу тийм сургалтууд хүртэл явж байгаа байхгүй. Тэгээд тэрний нэг хэсэгт нь Монгол гэртээ. Тэгээд одоо манай гэрлийн өргөний нэг 13 улаач тэнд оролцсон. Тэгээд би болохоор нөгөө тайзан дээр ер нь 45 минутын яриа хийгээд ер нь монголчуудын нэг юм бидний ертөнцийг үзэх үзэл бид нар чинь тусдаа юм үндэстэн гэдэг чинь бид нар байглаа бодох, тэнгэрээ бодох, тэнгэрч хөтлөгтэй арт юм. Тэгэхээр энэ тэнгэрч хөтлөг гэдэг бол бид нэр амьтдтайгаа ингэж харьцдаг, байгалыг эздэг, иждэг. Тэр нь лус байдаг, савдаг байдаг. За тэнгэр маань хурмастын хөгжүүлүүд гэдэг нөгөө энэ 5 ТV-ийн зүйлүүдийг ярина. Тэгэхээр нөгөө блокчейн, веб 3 гэдгээс нэг арай өөр юм Японууд ярьж байна. Технологи ярихад бол Японууд дээр байна. Тэгээд тэдний окей та нар болж гин гэдэг нэг юм. Ер нь бол муугүй шүү гэдэг үнэлгээ өгч байгаа байхгүй. За. Харин энэ жамаа яриад, байгальтайгаа харьцах яриад, өв соёлоо яриад ингээд бол Япончуудаас агуу өв соёлтой, агуу үндэстэй. Гэхдээ бид нар бол тэнд дуцхан бүүхэд ер нь баг илүүд гарах байсан. Яг тэгэхээр ингээд би ч одоо улаачуудад бас нэг 16-17 жил болж байна. Тэгээд ингээд онгодуудынхаа энэ хугацаанд чинь нэг яг нарийн тоо мэдгүй шиг ямар ч гэсэн нэг ингээл ах トゥ гэр бүлээсээ эхлээд сүүлдээ манай өргөөний үйл ажиллагаа маань томорхоос ахвал маш олон хүний жаргал зовлыг сонссон байна. Тэгсэн. Тэгэхээр энийг сонсоод яаж явахдаа ер нь нэг юм яг эгэл хүмүүсийг бодвол арай илүү нэг амьдралыг таньжих шиг байна. Ингээд таниад ирэхээр ер нь тэр нь одоо хайр сэтгэлийн асуудал байна уу, ажил албаны асуудал байна уу, эсвэл одоо мөнгө төгрөгийн асуудал байна уу, гарах гарцууд нь дандаа дөхөө юмнууд байгаа байхгүй. Алдааг өөрөөсөө олох, тэгээд дэрэг техникнээ уулчлах, өршөөх, тэгээд нэг юм эцэг өвгдөө хүндлэл байгаа юмд аривч гамтай ингээд хандахад нэг юм хандлага, харилцаанууд өөрчлөлт жижил тэр өвчнүүд идэгж байна. Тэр нийгмийн харилцааны асуудлууд сайжирж байна. Тэр ажил орлогууд нь дэвжиж байна. Тэг өөр нөхцөл байдалтай боловч ерөнхийдөө хүн нэг юм хөгжих, илаашрах үе шат бол дандаа нэг юм хариуцлагыг өөр дээрээ хүлээж авч чадсан. Тэрнээс нэг юм өргөс авсан мэд шид хүлээсэн. Эсвэл хэн нэгэн буруутанг гисгэх гэсэн. Тэгсэн. Хандлагатай хүмүүс бол нэг юм өвчнөө илаашрахгүй удаж гин, асуудал шийдэхгүй удаж гин.
Тэгээд иймэрхүү зүйлүүдийг харахаар ер нь энэ эцэг өвгдийн маань сургаал энэ бөө мөргөл гэдэг чинь өөрөө л яг амьдралаас гарч ахуйгаас гарч ирсэн зүйл байгаа байхгүй. Энэ чинь номдол биш, сургаал биш. Тэгэл энэ хүмүүс тэр зүйлдээ тулгардаг, тулгараад шийддэг. Шийдэхдээ ойлгож ухаарсан зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь гол устайгаа яаж харьцах юм? Тэнгэр газартайгаа яаж харьцах юм? Хүндлээ яаж үзүүлэх юм? Юуг яаж идэж уух юм? Мал амьтныг яаж сургах юм? Гал устайгаа яаж харьцах уу гэл ингээд ерөөсө тэр чинь ерөөсөө юм ухаан болоод философи болоод тэгээ тэр нь соёл болоод өв болоод заламжлагдаад ирэх ёстой. Тэгээ тэрнээс нь бид нар нөгөө нэг юм тэ арчилсан 30 жил соц үе манжин дарлал гэдэг ер нь бол ингээд нэг 300 400 жил бид нар энэ өв соёлоос хол байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь зөвхөн ингээд миний буруу биш. Аав ээжийн буруу биш, эмээ өвөгийн буруу биш. Хэн нэгний буруу гэхээс илүү нийт ингээд бид нар нэг 400 жил ер нь бүгд өв соёлоос хол болцсон байна. Өөрөө байж чадаагүй, өөрийнхөө бодлоор байж чадаагүй, өөрийнхөө соёлыг авч явж чадахгүй болохгүй юу байлаа шүү дээ. Тэгээ энийг мартцсан учраас одоо ингээд нөгөө онгод тэнгэрүүд манд бууж ирээд энэ нөгөө ахуйгаасаа сурсан энэ жамын оюунуудыг өгöd байгаа байхгүй. Тэрийг бид нар нөгөө ахуйд нь байхгүй учраас сургаал болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр нөгөө байдаг игэл зүйлүүд маань сургаал болчиход судар болчиход байгаа байхгүй. Гэтэл эн чинь бол тэдний игэл амьдрал нь игэл ухаарлал нь өдөр тутам хийдэг ердөө үйлдэлүүд тийм үү. Тэгэхээр чин тийм агуу зүйлүүдийг бид тэднийг одоо сонсоод мэдрээд инхэд үнэхээр хүндлэхээс өөр аргагүй гүн ухаанууд байна. Хүндлэхээс өөр аргагүй агуу сэтгэлүүд байна. Агуу туулал, агуу бүтээн байгуулалтууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нэг юм юу байж чинь л та. Одоо бодол оюун ухааны хувьд ингээд юмнууд нь хөгжөөд авж байгаа мэдээлэл нь мундаг болоод байгаа мөртлөө бодох санах сэтгэх зарим мөчөөхөн болчиход байгаа байхгүй. Ерөөсөө л нэг юм лизингтэй баригчаал нэг юм тогооноосоо гарч чадахгүй байгаад байгаа юм шиг байгаа юм. За мэдээж энэ үзэл санаа оюун ухаан өвгдийн яс заншил эрдэм мэдлэг төр засгаа засч исэн одоо энэ ухааныг төгөн дэлгэхэд зөв тав подкастууд танаа гэрлийн өргөнөөс гаргаж байгаа судрууд үнэхээр чухал өөр гүйцэтгснэг хинч марахгүй байх. Тодорхой хугацааны дараа тийм үү? Тийм баг. Эхлээд бол бөөнөр ном бичдэг юм гэж юу нэг тийм ярьдагсэн тий. Харин тий. Одоо ингээд нэг эргэл харахад ер нь бол юу гэдэг манайх ч бас ингээл бөө юм байж баг ганган хувц өмслөө. Бараг соёлын тэргүүний ажилчдаг гэл ингээл одоо тэр сайн муу хэлэгдэх хөг зүйл бол зөндөл байсан. Байгаар цаашдаж байх бах тэгээд ер нь энэ зүйлүүдийг тэгээ нөгөө яг иймэрхүү зүйлүүд байгаа учраас таньж байгаа мэдж байгаа зүйлүүдийг хүмүүс нөгөө нээлттэй ярилцахаас бас нэлээд саргалдаг болсон шүү. Гэтэ яг тэр зүйл нь одоо чи бол надад тохион л доо. Одоо чи бол би ингээд манай өргөөний улааш нар ер нь манай гэрэл өргөж нэг 150 орчим улааш нартай тэгээд дэмжигчнэр гээд инх юм бол групп энэ подкаст сонсогч шидэр инх юм бол 30 гаруй мянган хүмүүс л хүрээнд байгаа. Тэгээд тэр дотроо би ингээд нэг юм блокчейн яриад нэг токен яриад ингээд байвал нэг арай авцалтахгүй. Гэхдээ нөгөө талаасаа яг ингээд одоо их орноо төлөөлөө их орныхоо бас нэг юм 10 компаниг төлөөлөө технологи хөгжүүл ярьж байхдаа тэр энэ дээрээс би манай онгод ингэж хийсэн ингээд яриад байж бас болохгүй тий. Гэхдээ аль аль нь надад байгаа зүйл байхгүй. Би тэнд технологи яриад манад ийм шийдэл байна гэдэг зүйлийг ярьж байхдаа тэрийг яагаад та түрүү асуусан шүү дээ. Энэ санаанууд бас хаанаас гарч ирэх вэ гэдэг. Гүн чи мэдээж тодорхой хэмжээнд энэ сэтгэлээ юу энэ асуудлыг шийдмээр байна. Тэгээ гарцсан юу байна? Тэгвэл юу гэхээр би одоо өөрийнхөө нөгөө тархийг ухна, өвөгдөөсөө асуулна. Мэдээж тэд нар маань энэ кодыг ингэж биш тэр тийм технологи ашигла гэж бол хэлж өгөхгүй. Гэхдээ тэрийг анзаарах ёстой. Сэтгэлээ яаж дэлгэх юм? Бодлоо яаж чөлөөлөх юм, зэгцлэх юм? Тэгээд яг үр дүн нь юу байвал зөв бэ гэдгийг бол хэлээд зөвлөд өгч байгаа байхгүй. Тэр нэг манай онгодуудын нэг юм хэлэх дуртай үг байгаа даа. Тэр нь одоо хүний сэтгэл бол тий чэйжэнд оршиж штэ. Тарих бол гавланд оршиж. Тэгээ үйл хэрэг бол тамирандаа баригдаж байна. Гэхдээ хүний сэтгэл дотор орчлон багтаж болдог. Тий? Чэйжний хүндэд байдаг зүрхэнд энэ орчлон багтаж штэ. Тэгж байна. Чэйжэнд буюу сэтгэлд орчлон багтах юм бол бодолд огторгүй багтана.
Одод мөчид бүр галактик юм тэр чигээр. Эхлээс нь төгсөд бүр бүгд багтаж байгаа. А тэгэж багтаасан цагт бол хүний үйл хэрэг гэдэг чинь тамирандаа биш заяандаа багтана. Тэгэхээр ингээд нэг хүний итгэл үнэмшил, нэг хүний үг үйлдэл бүр ховцлыг авчирч магадгүй ертөнцийг өөрчилж болохоо зов байхгүй. Тэгэхээр бид нар хэрвээ тэрийгэл бодоод тэгээд хийгээд чадахгүй бол бодоод олохгүй бол сэтгэлдээ багтаа гэж хэлдэг байхгүй. Сэтгэл байхгүй учраас бид тэрийг бодож олж чадахгүй байхгүй. Тэгэхээр хэрвээ манай эрүүл мэндийн салбар маань гэдэг сэтгэл байгаагүй бол салбараа ингээд улс хуураар нь ингээд хөгжүүлэхийн тулд за ард иргэдийнхаа нэг энэ хандлагыг өөрчлөх ёстой юм байна. Тулгамж байгаа асуудлыг шийдэх технологи хөгжүүлэх ёстой байна гэдэг бодол сэтгэлдээ нэг тийм салбараа хөгжүүлчих юмсан гэдэг юм байсан учраас бодогдоод тэрийгэ бодоод явж байгаа учраас одоо энэ бизнесийн орчин руу ороод аппликейшн хөгжүүлээд ингээд үг болоод үйлдэл болоод тэгээд тэрийг ингээд хамтарч хийх, найз нөхдөөгөө уулзах, уулзрах тийм л юм болж байна л доо. Гайхамшигтай. За манай танаас сонсогчдын байнга асуудаг ер нь Монгол улс мань одоо ер нь хизээс иргэн мундах гэдэг юм бэ? Бид нар хизээ хуучныхаа хүч чадлаа авах гэдэг юм бэ гэдэг нэг тийм асуултууд байнга тулгардаг тийм ээ. Тэгэхээр ер нь бол бас нэг нар бол Монголын төлөө мандааг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юм байх шиг байна л да. Яг тэрийг яханд бол би бол яг өнөөдөр тантай нэг юм бодож ярилцмаар байгаа зүйл нь энд бид нар хүлээгээд байвал Монгол сайжрах юм уу? Яг үнэ. Тэ? Тэгээд одоо бид нар Чингис хаанаа хүлээгээд байх юм уу? Сүбэдэ Баатраа хүлээхээ Борж Анчнаа хүлээх юм уу? Эсвэл тэгээд бид нар одоо шинэ түүх бичих юм уу? Шинэ зохиол, шинэ үлгэрийн бааtruултай болох юм уу? Гэтэл энэ бомбер нэг юм чи нэг шинэ үлгэртэй, шинэ туулалтай, шинэ цаг үе ирчээд байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс шиг бид нар болж чаддгүй юм хэ тэр хүмүүс шиг ядаа сэтгэх хэрэгтэй. Сэтгэлдээ тээх хэрэгтэй. Тэгжиж л сайн болно. Тэрнээс бол одоо Монголын заяа бол дандаа л өндөр байсан баг ш. Их Монгол улсын үед Монголын заяа гэдэг зүйл хувиршгүй мөн чанар учраас өксөж уруудна гэж байхгүй. Мөн хөхт ингээл Чингис хааныг тоож байгаа л зан узар галдан бушигт хоёрыг тоогоогүй учраас манай хоёр байлдаа тусаар тогтнол алдсан юм биш шүү дээ. Яа мөн ялгаагүй мөн хөхт ингээр бол яг адилхан хайраар хайрлаж исэн, яг адилхан ивэлээр ивэжсэн байгаа ш. Бид нар мөн хөхт ингэрийн хайр ивэл дор гайхамшигтай төр усыг байгуулж чадсан, тусаар тогтнолоос алдаж чадсан байхгүй. Тийм ээ. Бас уусчихгүй өдөө хүртэл тэсээд үлдсэн. Тий. Тэгээд энэ ардын явсгалын юм ч гэсэн бас мөн хөхт ингэр ивэж л байсан. Тийм ээ. Тэг өнөөдөр ч зэвэж байгаа. Маргаас ч ивэ, нөхшөдөр ч ивэ. Гэтэ асуудлууд ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юм би бол өнөөдөр тантай ингээд ярилцаад явахдаа нэг юм одоо бидний нөгөө нэг юм хандлага чинь бас нэг юу болчиход байна шүү дээ. Нөгөө юм дарлал байсан болохгүй хэлмэгдүүлэлтийн цаг үед байсан зүйлүүд маань энэ яг хамгийн ойрын үеэс нь бөөгийн зан үеийн юм чинь дандаа юм нуугдмал баригдмал нөгөө мэддэг юм а мэдэхгүй болж ш. Тэр чинь бас нэг юм бөөгөө аварч үлж байгаа нэг үйлдэл мөн байхгүй. Тийм. Тахлаа нуух нь хуйгаа налт гэх юм үр удамдаа юу мэддэг чадгаа дамжуулж өгөхгүй байх нь удмаа хамгаалж үлдэж штэ. А одоо бол тийм байхгүй ч харин мэдэхгүй юм а мэдээ чадахгүй юм а чаддаг болоо тэрийг илэн даалангүй хилээ. За би ингээд дуулаарчгүй байна. Би ингээд суралцж байна. Тэ? Хөрөнгөлөө яаж өрөх вэ? Юу багтааж өрөх юм бэ гэдэг. Ингээд тэгээд эхлэнгүүт бас нэг юм хідэн номлол шиг юм гарчаад байгаа. Бараг л ингээл тэ баруун зүг рүүгээ ингээл баруун урагшаа 33 алхаад тэгэж хилээ тэгэж өргөө гэх. За тэр хөрхөө хөрнэ. Гэхдээ яагаад тэгүүлж ин гэдэг цаана нэг философи байх хэрэгтэй байна. А тэрийг ойлгож ивэл тэр хүний өргөл бүр сайн хүн. Яагаад тэр зүг рүү алхаж яагаад тэрийг тэгэж 33 алхах гээд байгаа юм те. Тэгхгүйгээр тэр тэгсэн гээд өрөөсөө нөгөө яагаад гэдэг үгэнд ямар нэгэн хариу байхгүйгээр л мухраас өсгөлчүүл энэ бөөмөр гэж өөрөө бас маш их мухар сүсэг байна шүү дээ. Энд хаасаг байгаа. Бүр зам олжуулаа ийдсэн бүр зам олжуулсан гэдэг бай ингээд би ч бас өөрөө нэг тэрний нэг хэсгийг яалчгүй мөн байхгүй. Тэгэхээр гэхдээ би хизээнээс яг тэр байдлаасаа жоохон гарч ирэхлээр хэрнэгүй яагаад гэдэг асуултууд асууж эхэлж байгаа. За би яагаад өргөлөө өрөх хэрэгтэй вэ? За би яагаад дуудлах хэлье? Тэгвэл энэ тайлбарууд нь гараад эхэлж байгаа байхгүй. Тэгэл одоо нөгөө идэ бодон тэгэл одоо шүүс тавьдаг хайрхан байна, тавьдгүй хайрхан байна, тавих хүн байна, тавихгүй хүн байна гэдэг ч юм ингээд юмнууд байна л да. Тэгээд
Нэг жишээ хэд одоо 5 тансаг идэ гэж бүгд л ярьдаг тийм ээ. Тэгдэг. За тэг яг юу 5 тансаг болгож байгаа юм гээл. Тэгэнгүүт ямар гэсэн ингээд за ингээд амьд тасалдаггүй ундаалга гэдгээрээ сүүнээс гардаг юм байна. За ингээд сайхан далай цайгаа сүүн байна. Цайн байна, тарган байна, айрган байна, шимээ архин. За энийг ингээд 5 тансаг гэдэг юм байна. Тэгээ болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр энэ наан илүү, тэр нь цаана илүү, айрган 3 төлөө, шимэн 5 төлөө гэж ингээд. Тэгээ тэрэн дээр бид нэг ингээд тэрэлдэл маргалдаад байгаа байхгүй. Шимээ арх тавьдгүй, хатуу юм тавина гэж тий. Тараг байхгүй, ийм байна, хоормог байна гэдэг ч юм нэг. Гэтэл ингээд бид ингээд тэрийг асуугаад исэн чинь ингээд онгодууд мань тайлбарлахад ингээд тайлбарлал асуул ингээд л тайлбарлаад байгаа. Тэгэхээр эхлээд энэ бусад бүх хэд боорцогч, махан зоогч дандаа юм амийг тасалж байна тийм ээ. Тэнгүүл энэ сайл гэдэг зүйл чинь бол яаж нэхэр их нь өртнөг амьд байж байгаа зүйл. Тэрнээс хүртэж байгаа байхгүй. Тэгэд ихэнд нь хүн өөрөө хөвгтэй амьд учраас шууд байгалаас өгж байгаа амийг ингээд аваад уучж байна. Тэгэхээр тэрийгэ танаа талархаж чинь гэдэг илэрхийлээд эхлээд сүгэ тавьд юм байна л да. Тэгвэл зөвхөн сүү бол цангаа тайлагдах вэхээр тайлагдахгүй байхгүй. Тэнгүүд хүн яаж нэхэр амьдарж байгаа газар нутгаар бэлчээрээ таниад одоо хандлаад тамирт инхээ нэмэгтэр цайны хандууд ойлгоод галаа түлж сураад тэгэхээр бид нар галаа түлээд цайгаа чанаад нэгээ сүлж чаддаг болсон гэдэг нэг юм. Өөрөө бид нар газар нутгаа таньдаг боллоо. Галаа юм хүндлэх явах ёсоо мэдлээ гэд цайгаа бэлтэж байгаа. За ингээд цангаа гарангуул хүн өлсөн шүү дээ. Тэнгүүд л эдгээр нь яаж нэхэр нөгөө тарга ашигтай бактериудаа хөрөнгөлүүлээ тий ингээд тараг хийчих. Тэр нь яаж нэхэр ингээд нөгөө өл дарах хөг зүйлээ бас таньж мэдж чинь. Тэр одоо юугаа бичил биетний хүртэл одоо хүмүүс бол нөгөө микроскоп үүсээгүүл микроскоп үүсчиж бичил биетэн гэдэг хүн төрлөخت нээсэн л гэдэг байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Энэ чинь микроскоп нээгдэггүй байхад монголчууд энэ бол муудсан байна уу, энэ муудаагүй байна уу гэдгийг ялгадаг шалгадаг тий. Энэ чинь ямар хөрөнгөний гэдгийг таньдаг. Тэрийгээ бүр хоол хүнсэндээ шингээцсэн. Айргаа бүрчдэг, таргаа бүрчдэг тий. Ийм арт юм баг. Тэр чинь бичил биетийн ашигтай бактериудыг мэдчих боловсрал нь байсан байхгүй. Тэрийг микроскопоор хараад зургийг дараагүй болохоос биш. Тэгэд энэ бол хүнсэнд хэрэглэж болно болохгүй. Энэ хор болно, энэ им болно гэдэг ялгаж байгаа байхгүй. Тэр ийм я танилаа гэдэг дээр нь таргаа тавиад тэгэд ингээд амьдрчлаа, цангаагаа тавьчлаа, өлдөөд арчлаа. Тэгэхээр ч одоо айраг дуулна хуурдан зингийн хөгзөл байна. Тэнгүүд л ийм хөг учиг байна. За тэрний ард яг хөөр энэ болгоно яваад ирэхэд нөгөө арх гэдэг чи одоо энэ ковид үеэр бол одоо гар ариутгал санитулж одоллоо шүү дээ. Тэгэхээр сархад гэдэг зүйл чинь өөрөө хатууд огшин бөхөөд гэтээ нэг юмсыг ариутгах шин чанар байна тий. Тэгээ ийм нөгөө амьдралынхаа циклд ингээд яваад ирэхдээ хүн мэдээж алдаа дутагдал гаргасан байж таар. Тэрийг цайруулах, засах, хүлийн зөвшөөрөх хөг зүйл нь яг тэр шимийн аригч ингээд энэ болгоны амьдралыг тэтгэж байгаа нь өөрөө ашаа. Усгүйгээр бол энэ бүх ам байхгүй. Тэгээд энэ ашааныхаа өнгөтэй сүүнийхээ ингээд идэг энэ нь одоо амьдралынхаа хөг зүйлүүд бүгдийг таниад мэдээд тэгээд тэргийг таньсан шүү мэдсэн шүү нэг ийм хийж чаддаг боллоо гэдгээ тэнгэр газартаа мэдүүлж штт. Тэгээд эн чинь бас нэг ийм соёлынхаа хөгжил, ухамсарлынхаа хөгжлийг тэгээд тэр одоо юу гэдэг нь уул услус савдагта зөвхөн тэр эдийг нь өгөх биш ард нь бид нэр ийм төвшний хүн дүрмтэн боллоо шүү. Бид нар хүнсээ бэлддэг боллоо шүү. Бид нар ийм дэгтэй жаягтай найр наадам хийж чаддаг боллоо шүү. Бид нар алдаагаа хүлээн зөвшөөрч засч чаддаг боллоо шүү гэдгээл илэрхийлж байгаа тэр 5 тансаг. Буюу эн чинь бол одоо уух, идэх, цэнгэх тэ алдаагаа засах эрх угаасаа тэнгэр өгцөн байна. Тэр зүйлийгээ бид нар ахуудаа буулгаад ингэж чаддаг болоо гэдгээ эргээгээд өөрсдийнхөө бүтээсэн тэр хэдэн ондолгоор харуулж байгаа байхгүй. Нэг гих мэтлэн нэг жишээ гараад ивэл нөгөө маш олон жишээнүүд байгаа. Яриул эцэс төгсгөлгүй юм яриа. Гэхдээ хантай болыг гэвэл яг өөрийнхөө нэг хийж байгаа нэг зан үйл юм уу яг юм гарамгай чаддаг нэг хөг зүйлэн дээр бүр ахаад яагаад гэдэг нэг зүйл өөрөөсөө болоод онгодоос ахаад асан байна. Үнэхээр тэр одоо манай улааш нар л үнэхээр олон шидтэй улааш нар байна. Үнэхээр мундаг онгодууд л өстө монголоор дүүрэн байгаа. Тэгэхээр тэд нар маань хийж байгаа зүйл нь дандаа бүтэцтэй зүй тогтолтой айгүй логик сэтгэлгээтэй байгаа байхгүй. Юу ч ерөөсөө нэг юм
эд шидийн юм биш байгаа байхгүй. Тэг мэдхгүй хүн бол тэр чинь эд шидийн. Тийм. Мэдж байгаа ойлгож байгаа хүнд бол эн чинь учир шалтгаантай, зүй тогтолтой. Тэгээд тэрийг ингэж засаж залруулах аргачлалтай. Яг шинжлэх ухаантай яг адилхан байгаа даа. Адилхан. 13 дугаар зуунд ухаалаг утас гараад ирвэл тэр шийдтэн шүү дээ. Тийм үү? Тэнгэр жожолгоор зипо асуугаа шийдтэн шүү дээ. Нөгөө саяын 5 тансаг өргөлч нь бараг бидний нөгөө технологийн дэвшил гэдэг шиг юм сонсогдож байна л да. Магадгүй одоо энэ интернетийн бурхан тэнгэр гэж байдаг бол бид нар төрөпөр ярьдаг утас Nokia тэгсээр iPhone хүртэл тавьж байгаа юм шиг. Тэг яг л тийм. Тэгэл тэр хөгжлийнхэн шатанд энэ бүх хөгжлөндөө хүнийг ирээд буцаал ер нь ангар ураг амсаал ингээд сарахад тийм байна. хүртэл гаргасан алдаа оноогоо ойлгодог хүлэн зөвшөөрдөг тэрийгэ засдаг байх хэрэгтэй. Тэгээд чадчихна гэдгийг одоо илэрхийлж байгаа хал харуулж ийн гэж бол би тэгээд ойлгож байгаа. За мөрнөө тассан. Амгалан таатай байна. Таны буудал судал тухтай сайхан байна уу? Улаанбаяр өрн өөрийнхөө амттай танаас ярьцлага авах гэж ирлээ. Хүний өрийн ялгамгүй хэдэр ятэр амартай өгөн ардас юу. Таны ч доо хоолой төмөө олондоо бас таньдаг болцсон. Бас маань бас одоо цаашаа улам илүү их олон юм сонирхож байгаа байлгүй дээ. Тэгээд тэрнийхээ танаар бас өөрийнх нь дүр төрхөөр нь бас улаачих нь бодит нүүр царайг ингээд төмөнтэйгээ танилцуулж ер нь арай өөрөөр ажиллаж үзцгээе гэж яриад ингээд тохироод ирсэн юм аа. Дөрүүлжин харин мөчөг болонд. Зүстэй болгоно хорожлоо. Хагар хадаа бүхнэн дүүргээд байх шиг байна та. Тийм байна. Хөвгөн үүлэхэрэн тухта. Хотолурга бүлэнтэй үртэй хоч намглаа. Цэгэв. Нэлээд хэвтэй байна. Өөрийнх нь ажил уулын тухтай сайхан байна өө. Дөрвөлжин хараар бас төмөө олонтойгоо л ярьдаг өвөлтэй тэрийг тагаал өргөжлүүлээл хийгээл явж чинь тэгээд төмөө олондоо тостын болж байгаа хаал гэж гардаал явж байгаа. Да. Ором нэгнэр дутах нэгэн байхад ухаарал нэгнэр дутах нэгэн би. Дэргэд нэгэн тайндгатай нэгэн тайн дулахтай. Дутах нэгэн тайн уулахтай. Уулдэл бүхэн дэмэн тай өгтэй болгонон хүч тайлбайдаг. Оногсон өггөчин. Уулцсан очиггөчин. Хүр хүндэн хөрвөл тэгээд хамгийн дэдэл засал хөгайтай даурмэн. За гэлээ. Айтаа. Өвтөө соёлон иржил өндөр өчгөн хайжил ухнайта. Хөвгөн хөрдөг бол чамаас бид гурван үчигээ тодолд юм байл үү. За тэгээ хөрөндөл юм болоо та. Магнаа тэргондэн. Монголгийн чинь юу вэ? Удахан. Үнэнгээ чи юу? Гутхалтан. Ивигээ чинь юу? Элэгорот нэг хайртай. За миний ухаж байгаагаар бол Монгол гээчин өв соёл бидраас бусдаас ялгамжтай байх ялгаам нь юм уу гэж
жамд нийцсэн бүхэн үнэн байх болов гэж багж байна. Жам бол одоо байгалийн оршихуй ертөнцийг тэр чигээр нь бүтээсэн тэр байгалийн хууль юм байна. Тэр байгалийн хуулинд нийцэж аж төрж амьдрах нь бидний үнэн юм болоо. Бие биенийг хайрлаж хүндлэх бие бинийгаа өөр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр итгэл үнэмшил тэр одоо үнэт зүйл хайр хүндэтгэл юм болоо. Биеиндээ итгэж байгаа, хайрлаж байгаа, хүндэлж байгаа, өөрөөрөө байхыг нь хүлээн зөвшөөрж байгаа тэр тохиолдол ив үсээд байх шиг байна. Минийх зөвгөхтэр л хагарал үсээд байна. Чи чадаа. Ямар чамаас зүг борог дэслэт гэсэн. Бид мэдэмгүй дээ ирж хайж байгаа та биш. Жил тэгэж тайлаж байгаа бол тэгээд л чамд ил гурав тийм л гэсэн үг. Тийм үү? Тийм блэ. Бид тайлал арай өхөн тайлаж мэдхэл. Тэглэгээ чи алдаж онож байна гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл ингэж сэдв бол яа Монгол нэгэндээ инэрлэлтэй юу? Тийм билээ. Одоо өнөө цагт бид бас нэгэндээ инэрлэлтэй болж бас чадахгүй л оргиод байна. Бүх хүн нэг нэгэндээ инэрлэлтэй, нэг нэгээ хайрладаг, хүндэлдэг, дэмэндэг, хамтдаа хариуцдаг болчвол одоо бидний нөгөө сайхан улс маань сэргэн мандах болол гэж бодоод байна. Хүмүүн болгоныг хүлээн зөвшөөрнө гэвэл бэрх. Харин Монголоо даана гэвэл амруу. Хүүгэн үржи хариу барихтаа Монгол гэж нь ялгамж гэсэн тийм үү? Тийм билээ. Бусдаас ялгарах ялгамж тэр нь жоохон юу? Өвд соёл нь. Тийм билээ. Хэл, язгуур, түүх, жайг нь тийм үү? Тийм билээ. Газар нутг. Өвд түүх, ард нь, засаг, бичиг нь соёл нь тийм биз? Тийм билээ. Тэгвэл энэ Монгол гэж яаж инэрх юм? Энэ ялгамжтай байдлыг аль болохоор чадах чинээгээр урт удаан хугацаанд авч үлдэхийн төлөх зоригдол, үйлдэл, тэмцэл болгон юм болов. Тэр үйлдэл жоохон юу юм бол доо. Чиглэх харван үрээсэн энэрлэлтэй юу гэж сонирдвол харвуулаад энэрлэлтэй гэх байлгүй. Тэгнь. Хэрхэн энерж байна гэвэл хэдэнтэй үгээ хамгаалах мэдлэгтэй үйлдэлээ хамгаалах чадамжтай байх. За бас цөөхн нь байх. Нөгөө бодит ярьж байгаадаа эзэн болох бол бас үний чадамж жоохон сул байгаа хаа өнөө цагт бидний. Үнэхээр бидний чамд буулгах гэж очиг ялба болгох гэж буулгаад байгаа очиг бол. Хүмүүн болгон нэмэлээд бүгдийг нэг хүлээн зөвшөөрөхөд бэрхээ байвал бүгдээрээ Монголын хүлээн зөвшөөрчихвөл яадаг юм. Тэгвэл бүр ламар болоод явчихна да. Тийм үү. Тий. Элэ улам баярыг. Элэ баяр. Достостон сэтгэлдээ багтана гэвэл бэрх үү. Бэрхэд. Бэрхээ. Тэгвэл Монгол гэдгээр Монгол хүмүүн гэдгээр нь даавал яах. Тэгвэл бид бүгдөө бас ижилхэн хүн гэдэг Монгол хүн гэдэг утгаараа нэг л зүйл болоод байна л да. Өөхнө хэлбэл ялгарах хөг зүйл нь
тодотхол нэгэн мөнч гэлээ. Хэм гэдэг чинь хуран байж нэгддэг. Тийм үү? Тийм лээ. Гэхдээ нэг цол болохыг хэлдэггүй. Өөрөө тэр ялгамж нь байн байж л өөр байн байж тэнцвэр олддог байхгүй юу? Эви гэдэг чинь хураа цуутгаад нэг цол юм болохыг хэлэхгүй. Боксер зураад нэгэн болохыг хэлэхгүй. Тэнцвэрийг олохыг эви гэдэг байгаа юм шүү дээ. За ахлаа. Үнэн нэг жамаад ах нүг гэвэл үнэ. Гэвчигээ үнэн гэдэг дээр хөвгөн өрчиний нэгэн очгийг арай өөхнөр ажаад үзсэн. За Үнэн гэдэг чинь дандаа тийм сайхан зүйл. бас хатуу гашуун зүйл байна да үнэн дотор. Хинтээ нэгэнд гоморхож явсан чинь үнэн үү? Тийм л. Хэн нэгний гомдож явсан чинь үнэн үү? Тийм лээ. Тэгэхээр үнэн дэнсэлж болдгоо. Хууны үзэмж орчоод байна да. Үнэн болоод түүх хоёрыг дэнсэлж болдоггүй. Туулалыг гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр чинь үнэн үү худлаа гэдэг. Хэдийн дэнсэлчээд байна тийм үү? Тэгж байна. Тийм биз. Гэтэл хүмүүн нүгэл үлдэж байгаа нь үнэн үү? Үнэ. Тэгэхээр энэ сайн уу? Сайн биш байх. Сайн биш. Энэд үрдээ та нарын нэгэн хөг учиг бол үнэн бол дандаа сайхан гэх зүрлэл бай. Тийм үү? Тэ. Худлан цаар. Үнэн нь сайн гэдэг. Гэтэл тийм биш юм байна. Худал бол үнэнгүйгээр оршихгүй. Тийм биз? Тийм ээ. Үнэн бол яг худалгүйгээр оршиж бардаг. Тийм биз? Тэ. Тэгвэл яагаад үнэн дэнсэлдэггүй вэ гэхээр туулал түүхэн болоод үнэн хоёрыг зөвхөн тосож хүлээн зөвшөөрж л бардаг. Нэгэж хүлээн зөвшөөрөн байж тэр үннийг зөвд залгах нь сая байхгүй. Анхнаасаа үнэн гэчийг нь дандаа зөв сайхан гэд ухчих бол үнэн зөв рүү сайн руу чиглүүлж ихэд бодлого дутаад эхэлдэг. За тэгнэ. Үрдээ таалаар алаг хорвоог харцаагаан хатуу зөөлөн гэдэл хоёр тойлод хуваагаад байна шүү дээ. Тийм үү? Тэ. Хэдий олон зүйлийг хоёр тойлож хуваана. Хоёр тойлож сэтгэх тусам энэ бол эзэн хүний хандлагагүй байна гэсэн үг. Дагагч хүний бүтээгч нэгэн бол хязгаарч хоёр тойлонд сэддэггүй. Эзэн хүн бол хязгаарч хоёр тойлонд хуваадаггүй. Тэр ялгааг нь мэдээж мэднэ. Гэвчийгээ тэнцвүүлж багтаач нөөлөж явдаг. Сайн уу муу юу харуу цагаан уу үнэн үү худлуу гэдэг чинь ялгаж салгаж мэдэх нь бол зөвхөн ёсны хэрэг. Нэгэн гэхдээ сайныг л дагаад бол зөвийг л ирээд байвал эрсдэл аюула тооцоолож барах уу? Барахгүй. Алдаа мадга таних дийлэх үү? Дийлэхгүй нэ. Нэгэр альваад энтэй цагт үрдээ олон бол эзэн хүний сэрхүүтэй байх учиртай. Зүвийг сүсэглэж сайнад наалдаж
Цагийн аясад зүгийн зүгтэн үүлэн сайхныг ирж болно. Гэвчээгээ түүнийг домнож барамгүй бол тодлоод яах юм. Тийм үү? Тийм блэ. Саартай төлөгийг төлөг саар бууна гэдэг чинь юу хэлэх юм? Болохгүй бүтэхгүй гэсэн үг юм уу? Ажиж ховсгох хөг зүйлээ таних юм учиг юм уу? Ажиж ховсгох зүйлээ таних учиг. Тий. Төлөг нь саар буулаа, зүг нь зөрлөө, цаг нь говлаа гэдэг үйл хийхгүй байгаад байвал яах юм? Юу ч бүтэхгүй ямар ч хөгжил байхгүй. Тэгвэл одоо шийдтэн байхын хэрэг юу? Тий. Домтон байхын учиг. Тий. Сэтсэн байхын хэрэг юу? Энэ номдол хөг ухтагын хоёр төлөд бодох энэ бол бодлын армин дүнг юм бэ. Орчлон нартад хүмүүн олон дүнгтэй байна. Юмсыг ингээд эрен бэлхэн. Гэхдээ эрен бэлэн гэдэг чинь байна л. Бүтэц зүй тогтлоор нь эрен бэлж үүсэд байгаа хөг нөхцөлийг хааш хөвсөх гэж байгаагаа мэдж эрен бэлхийгээд л зөв эрен бэлхэн. Тийм үү? Наахтай шаргал нэг гал дээр тавлаа гэхэд хүй хөнөөсөн эхэлчихвэл яах вэ? Эдээ хандлагатай болчихно. Тий. Нэгэр нийтлэл ирэм гэдэг чинь чухал байх юм. Тэрнээс аль нь чухал юм бэ бол? Аршаан нь чухал юм уу? Далай цагаан хүйөө чухал уу? Эрдэс нь чухал юм уу? Ханд нь чухал юм уу гэдэг байвал яах вэ? Тэгвэл салаад явчихна. Тэгээд цай болох очино. Тий. Хотел өргөө байна тийм үү? Тоонтой газар тоон хэрэггүй. Тийм биз? Тийм лээ. Тэгвэл энэ хотел өргөөний хамгийн цэнтэй нь аль вэ? Бүгдөө нийлж хотел өргөө болоод байна. Нэхэр чухал нь юу байна? Хамтдаа байх нь, эвтэй байх нь. Тоон нь байгаа бол баг нь болох нь. Багнаа тоон өргөжүүлэх. Ханаад. Тэгнэ. Бүслэн. Өнөөл гэнэ. Тийм биз? Тээвэр тургаа тавина. Тийм. Дутуу газар нь дутуугийн анзаарч тэрийг нөхөх нь л өөрөө юу гэдэг те. Юмыг бүрэн бүтэн болгох. Нэхэр тэр өргөө хотол барихын утга учир нь юу юм? Би тоон олмоор тоон ноход би тоон олмоор нэг үл тэгэл тэр болох аач гэдэг нэт тийм ээ. Нэр өргөө хотол аж төрж амьдарч байгаа ахын чухал байхгүй юу? Тийм үү? Тийм биз? Тийм. Гүжи өрөх бүлийн манай хүүд мөн сайхан шүү. Босгом л гялтхар шүү гэд байдгүй. Тийм билээ. Тийм билээ. Ахуу чинь өрөс чинь тийм үү? Тэнд туулаж байгаа орон зай цаг хугацаанд илээж байгаа тэнд харилцаж байгаа голомтын чинь хөг харилцаа чухал юм байна ч тийм үү? Тийм билээ. Нэхэр ханны нэг ширхэг үдээс юу? Тоонтой ижил цэнтэй байх нь шүү дээ. Тэгхэн. Тийм биз? Тийм. Нэхэр юу нь чухал вэ гэдгээ ухаж авбаас. Би тэр тоон явахад би өн явлаа гэд. Ялархад байхгүй. Тийм үү? Тийм билээ. Энэ хотод өргөө бүлэнд нэмэн энэрл хурааж, ирэн хүндлэл агсаж, үрсэн итгэл дааж. Ингээд дээрээ мөрийн заяа. Чандамлаж голомтгалан
Ариун цагаан авж явах нь элбэг аж төрөх нь инг сар уул тогтох нь тийм үү? Энэ чухал. Тэг нэлээ. Тий. Нэр цаг тийм. Хизээс тоон гээд анхаахаар байдаггүй. Баг нэг нь би багнаа гэдэг бярдаад байдгүй байхгүй. Тийм үү? Тэгвэл төрийг засаглах хөг онолч нь юу хүн бэ? Бүх хүмүүний оролцох байх байранд нь байлгаж оролцуулах явдал юм аа тийм үү? Тэр орон зай гэдэг хөг зүйл өөрөө их чухал байх. Нэгэр энэ Монгол гэдэг чинь таван тусгаар нь байна байж тийм үү? Тий. Оршиж байна. Тийм биз? Тийм билээ. Тэгвэл энэ төрийн хөг зүйл гэдэг чинь бол Ирийн мөрийн заяа чандмалдаг бол Монголын чандман хөг зүйл бол нэг тул энэ төрт ёс. Төрт ёс гэдэг нь юу? Хурал дайж барладаг, хэлэлцэж дийлдэг, тийм үү? Итгэж бардаг. Нэврэлд нь нэгдэж бардаг. Ард түмний чадамжин илэрлэн төрт ёс шүү дээ. Тийм үү? Тийм билээ. Тэгвэл өнөөдөр энэ газар нутаг үгүй бол Гаршихгүй. Тэгвэл тэр газар нутагт хэн яаж төрөх? Ард нь шүү дээ. Тийм билээ. Нэхэр ирийн мөрийн заяа чандмансан бол энэ орон хангай газар нутаг нь ард болно. Энэ төрт ёстойгоо ил горов чандамлан байж горволжин үснэ. Тэгнь. Горволжин яагаад чухал байдаг юм? Горволжин яагаад дээдлээд байдаг? Нөхнөө хэлвэл энэ хоёр очигэл байвал орон зай үүсэхгүй тийм үү? Тэгж Юу үүсэж байна? Горволжин гэдэг чинь орон зай хамгийн бага нэгдэл багхгүй юу? Тийм байна. Фижи тоос үүсэн байл өрчлөн үүсэж байгаа тань адил. Нэрийн мөрийн заяа тэгж байн байж тусгаар голомт үүсэж байна шүү дээ. Тийм үү? Тэгж байна. Нэгүүд энэ улсын хамгийн бага бүрдэл нь зон олон ард газарнууд. Тэгээд юуг цээрлэж юуг дээдэлж явах уу гэдэг засаг хөгжил байх. Тийм үү? Тийм билээ. Нэгэр энэ гурвуулж байна гэдэг чинь орон зай үүсэж байна та. Тэгж байна. Орон зай үүсэн байж л тэнд зай байж сав байн байж яах вэ? Дүүр. Нэг цэгийг булаацалддаг. Орон зайг хуваалцдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Энэ хааны бүслүү хан нүүн дэвэр туураг ил бүгд чинь энэ орон зайг хуваалцаж байна. Бүтээж байгаа орон зайгаа хуваалцаж байгаа байхгүй юу? Тийм үү? Тий. Нэгэр төрөл хөг уусаас технэд. Тий. Бүтээж байгаа нийгмээ та нар хуваалцаж байгаа. Тийм биз? Тий. Нэгэр хамгийн чухал нь байх ёстой зүйл нь байх байрандаа биш. Түүний цаанд авсан орон зайг хуваалцсан гэдэг. Тэр ойлголт нь чухал. Тэр ухамсар нь байх ёстой байхгүй юу? Нэхгүй бол тоон гэдэг юм байдгийм гинлээ. Би л нэг тоон болно. Баг нь гээ чинь хэрэгтэй гэсэн би баг нь болно гэдэг. Би ноён болно, би хаан болно. Би баатар болно гэдэг байвал яах вэ? Тэр чинь бага болж хүүхдүүд л тоглож наадахтаа тэгдэг байхгүй юу? Харин ноён болоод юу хийх гэдэг вэ? Тийм үү? Тий. Жанжин байж юуг дүүргэх гэж байгаа. Гэдгэн ухаж байвал яах нь? Тэр
чинь бүр хариуцлага болоод үүрэг болоод хувирчлаа шүү дээ. Үг үйлдэл нь ижил төстэй харагдана. Гэвчийг хандлага нь тэсгэр байна да. Тэгнэ. Өвгөл бидний ажиж хараад байгаагаар ил хандлага гэж чинь төв буруу байгаад байгаа. Энэ хандлага нэгнийгэн зөв тосож зүйтэй ухамсарлаж хөглөхгүй л бол. Айл удмын хинтэнч бай. Ямар эцгийн хэмбэг ванч бай. Дутуу хөг хандлагаар шогшоод хөглөвөл яах вэ? Олбогноос давсан бодлогогүй. Хэрэгмэн давсан үйлгүй болчиход байгаа байхгүй. Энэ бол зөвхөн төр төв ясан дооч биш. Бүхэл хөгжүүлэнд ажиллагдаж байна. Бүл олон дэш тэр. Энержи таалах, сэтгэл хөвөх, итгэл ухрах хөгжүүл байна. Гэвчээгээ бүл болно гэдэг чинь жинтүүнийг нийлүүлж ингэрч хээжин дулаацуулаад болох үл биш шүү дээ. Зүсийн сайхныг магтаж өвчин сайхныг сонирдоход биш шүү дээ, тийм үү? Тийм блэ. Орон зайгаа эзэгнэж тэндээ тухтай тавтаа өөрийнхөө оршихуйг байнгад байлгахыг тэрийг хариуцахын төлөөх л үүрэг болж урж шít. Үүнийг анхаасаа хөглж ухалдаг бол. Нэгэн цогтой золбоотой яваад өнөөхөн дайгал шогшоод л тэгвэл цог золбоон унтрахад ханиг чинь болох хэрэггүй. Гүйц. Тэ. Хөөрөж хөдөлж догдсон сэтгэл намсахад бүл хагцах ёстой. Үгүй. Нэгэр хандлна гэдэг чинь эрэм төлхөр чойж тааруулахын аятаа таарахгүйгээ ирж хайж наададаг юм биш. Тийм үү? Өөрөө нэгэндээ эжилдэн дасаж уус нэгдэж. Харилцсан хариуцлага хүлээж. Хандлна гэдэг чинь учрал биш. Хандлна гэдэг чинь харилцааны чадамж байхгүй. Энэ удмынхан өмнө хүлээсэн үүрэг байна шүү дээ. Угсааныхан өмнө даасан эрх нь байна маань тийм үү? Тийм блэ. Үүнийг ухамсарлаж байвал яах вэ? Ингээ нэг бүл болцоход л чи инглээ би ингэсэнгүй. Чи эрхлээ би зовлоо гэд. Хуваалцахгүй. Байр суурь болоцолдод байгаа үстэй. Эцгийн эрэхт ёсуу, ихэн эрэхт ёсуу гэд. Тэ. Гэтэл тэр чинь орон зай чинь төрсөн ахын дүүсээсээ ч илүү нарийн нэндэн хөг өчиг хуваалцах зүйл. Тийм үү? Тийм блэ. Өөрөө нэгнийхээ удмыг нь дээдэлж хүндэтгэж нэгэд хамтаар ураг удмаа барилцаж өөр хоочтой болж энэ чинь нэг имийн нэг эрийн урд хүлээж байгаа хариуцлага биш. Нэг угсааны өмнө тосож байгаа үүрэг байхгүй. Нэгвэл энэ хандлагууд нь үгүй болчоор яаж вэ? Ялахгүй юмд давахгүй саадууд гараад байна. Төр дусаа босгосон ч бүл орноо бүтээсэн ч тийм үү? Тийм байх нь. Тийм байх нь тэгээд. Хаандаа тэмцэлтэд хамаг хүчээ бараад байна. Хүмүүний сэтгэл бий, бодол бий, алд бий гурав өөрөө чандамлан байж энэ долоон хурд хөгөөч хүч нь өөрөө тэгш байна. Сэтгэл багтаж байгаа зүйл бодолд хурж, бодолд байгаа зүйл үг үйлдэл болдог. Үг үйлдэл болж гарган байж сэтгэл өөрөө амгалан болдог. Бас л чандамланж байна шүү дээ.
Тэгж байна. Тийм байна. Нэхэр хаан юу дутаж ямар арга аргачлан таарах вэ гэхээсээ урдаар нүгцэл нь бүлд байна уу, төрд байна уу, өөрт нь байна уу? Хүүгүн чиний хэлээд байгаа жамын зүй тогтол гэдэг чинь жамын өөрийн томьёо баг. Энэ сэтгэл, оюун, алд бие гуравч нь орон зайгаа үүсгэн байж чиний заяа ахуйг учигч нь сүнсэн сүлдтэйг тамирн намтайгаа тэр орон зайг л хуваалцаж байгаа байхгүй. Тийм үү? Тийм байна. Энгүүл сэтгэл бодол хосолсон цагт итгэл төрдөг. Итгэл байгаа цагт яадаг вэ? Өөрийн гих итгэл үнэмшилтэй нэгэн яадаг байх нь. Өөрийн гих ертөнцид өөрийн гих үзэл бодолтой. Өөрийн гих байр суурьтай. Тийм үү? Тийм. Тэр нь байгаа учраас бусдыг хүлээн зөвшөөрч дийлдэг байхгүй. Өөрийн гих үзэл бодолгүй нэгэн хэнэж үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн байр суурьгүй нэгэн хэнэж байр суурийг өмгөөлөн хамгаалахгүй. Өөхнөө хэлбэл эргэн болж боловсрж амжаагүй байна. Нийхэм нэгнээ бүтээж харилцаа нэгэнд ороход бэлэн биш байх юм шүү. Тийм байна. Ингээд ийм дутуу хөгөр дутуу сэрэхээр төртөөгөөч ноцолдож бүртээгээс зуралдаж өөртөөгөөч тэнгэлзээд байхаар үгүй ямар бүтээн чадамж гарах юм. Хаан нь тэр амгалан нь ирэх юм. Юуны ард гарч барах вэ? Тийм байна. Тийм байна. Нэхэр альва хүүг зүйлийг хэлэлцэж хуралдаж эвлэж нэгтгэхэд дээдэг хоолнд нь хөвгөн жамайг ажихад бол чадамжин дээр тулгуурлаж тогтолцоо нэгийг ч босгоод байгаа. Хүсэл байна. Ухаарал байна. Түүний чинь хаваалцаж байгаа хөг зүйл нь чадамжаар нь нэрэмблээд нэгвэл ингээд үүнийг хийчихье гэж үүсэх орон зайгийн дараа нь хараад байгаа. Эдэл анхнаасаа тэр орон зайнда төвлөрч тэр орон зайг хинтээ юуд хуваалцах уу гэдгээ ажиж мэдвэл олон зүйлийн саадаг давах хөвчийг олдно гэсэн үг байна. Энэ бол нэгэн хөвцөл. Хандлага гэдэг ганцхан үгийн тайлал энэ байна. Заахлаа. Өвгөд бидний ажиж хараж байгаагаар бол Монгол төмөнд энэ Монгол хандлага гэдэг хөвзөл бүр унтаа байна. Үүнийгэн хөглөөс ирэх аваас өнөө хүртэл хийж дүүргэж хүсэж тэмүүлж дорж барж байгаа учгаа яах нь илүү ухамсартайгаар илүү өр өгөөчтэйгээр дүүргэж барах нь шүү дээ. Одоо нэг ийм л юм хэрэгтэй юм шиг. Монгол хүний одоо хамгийн дээд чадамжит одоо жишг дүр гэдэг юм уу, одоо жишг хүмүүний дүрийг хинээр жишгэлж ямар чадамжтай байх уу гэдэг тэр чадамжийн ч юм уу, хандлагын, харилцааны, ур чадварын чагсаалтыг гаргаад хэдүүлээ нэг тийм болъё гэвэл яах вэ? Номлол шаштрд бол болох л байх та. Бурхан нэгнээ тодлоо. Тийм үү? Нэлээ тэнгэртэн элэ бурхтан энэ удган зайран түүнийг таалдаг байсан үүнийг хүртэл аятай түүнийг таалдгүй байсан үүнийг хүртэл гимтэй гэдэлээ. Яах вэ? Болохгүй юм уу? Орчлон мартад ер нь болохгүй юм гэж үгүй шүү дээ.
Нэглээгээд алхамж болов урагшлах. Гэхдээ байна да. Мөн чанар шин чанар хөгжүүл байна тийм үү? Тийм байна. Мөн чанар бол ховрошгүй зүйл. Харин шин чанар бол ховрон байж тогтож үлддэг зүйл. Тийм биз? Тий. Бөө мөрөглөн яс аншлан ховсон өөрчлөгдөн байж тогтож үлдсэн байх. Тийм үү? Тэгсэн байх нь. Гэвчигээ тэнгэр үзэл нь бол ховрогшгүй учраас мөн чанараа хадгалж байх нь. Тийм үү? Зүүрлэж байгаа нь ихэнх энерлиг хариулах бол хүмүүнээс хизээж ховрошгүй мөн чанар мөн. Мөн. Түүний шин чанар нь юу байх юм? Альтай нэгэндээ шүүдрийн туслыг хураагаад л шаргал нэгэн болох л байх. Мөн нартад яаж вэ? Цэцэг навчин төвж байна. Төггүй байна. Өөхнө хэлвэл түүнийг илэрхийлэх хөгжөөл нь юухан ч байж болох нь. Тий. Эрдэс чимээг өгнө, сэтгэл хөгийн хамгаалан болгоно. Хамгийн гол нь тэр үйлдэлийнх нь ард мөн чанар нь байх ёстой. Тийм биз? Тий. Энэ бол ховрошгүй хөгжөөл. Хэвэтэй хэсэглэн дуртай байд. Ховрошгүй ил мөн чанаруудыг л түгэж баг. Дүүнээс болсоо биш яах нь. Хэрхэн юу хийхийг нь эзэд нь л мэднэ шүү дээ. Яаж амьдрч туулахыг та нараас шийднэ шүү дээ, тийм үү? Тэгнэ. Хөхрөх Монголын эзэд нь хин. Өнөө цаг үедээ бол бид л болж таарад байдаг. Хаад чинь хатад чинь туулал түүхч нь биш та нар байна. Тийм үү? Тий. Нэр хэрээдүн өөр хооч удамч нь биш та нар байна. Тийм үү? Тий. Дэгвэл эзэн хүний цэн хаана байна? Хүүгэн уржи өөрийгөө нэг үнлээ зэгнэтгэв. Чиний үн чинь юу? Бид ч өөрийнхөө үн цэнийг мэдхээ болчоод, үнэлэхээ болчоод хард байгаа зүйлд илүү их татагдаад байгаад нь л өчөг байна. Чамайг үнэлнэ гэвэл яаж үнэлэх вэ? Намайг үнэлнэ гэвэл одоо хэрвээ би чадвал үлдээсэн өв одоо уул мөрөөр нь үнэлэх юм болов? Өөдөө нарт чамайг яаж үнэлэх вэ? Чадвал гэж. Тэгээд одоо үнэгүй яваа хэрэггүй. Чиний цэн бол юу? Үн цэний ялгаа нь юу байх юм? Цэн нь миний бүтээж байгаа тэр зүйл юм уу? Үгүй дээ өрмөн. Цэн гэдэг чинь чиний заяа бүхэн чинь багхгүй. Чи хүмүүн. Хүмүүн гэдэг чинь цэнтэй юу? Цэнтэй. Энэ чинь ухамсар тухаантай тийм үү? Тий. Дэ төрөл байна шүү дээ төрөл. Тий. Тийм биз? Наа хөхрөх толгот. Нэг цэн мөн. Мөн. Нэг цэн мөн. Мөн. Тийм биз? Одом хаан ирнэ мөрөгчлэн тийм үү? Тий. Энэ чинь чиний цэн байхгүй. Наад чи би үн гэж бодоод байсан солилцсон байна тэгвэл. Энэ чинь чиний цэн. Аа. Чиний үн гэдэг чинь юу? Үнэлэмж гэд бодоод үзэлтэй тэгвэл. Тий. Хүмүүс намайг юу гэж үнэлж байгаа, юу гэж бодож байгаа, юу гэж итгэж байгаа, эсвэл юу гэж уурлаж ч юм уу одоо муулж байгаа тэр бүхэн л үн болох гэдэг нэт. Тийм баг. Үг чинь хэр цэнтэй, үйлдэл чинь хэр мөртэй, тийм үү? Тий. Өөрийнхөө цэнийг хэр үнэлүүлж барж байна гэдэг чинь чиний туулал байхгүй. Тийм биз? Тий. Цэнтэй учраас л жамд оршиж, орчлонд бий болж энэ ам бүхэн заяа бүхэн хурж байна. Тэнгэрийн ивэлэр.
газар эндэмэр тийм үү? Тийм блэ. Тэгвэл чиний үнц нь ялгамжтай гэдгийг ухлаа. Тэгвэл чамааг яаж үнэлэх вэ? Чи юу н үнэлж байна? Хэн үнэлж байна? Өөрөөс та нар энэ хэмээхэн тогтолцоо хөгжүүлүүдийг илүү гүн ухамсарлах хэрэгтэй. Энд шиг нэ түшээ өөр чиний үн хэдв. Цалингаар л. Яагаад? Одоо миний хийж бүтэж байгаа одоо үнэлгээ юм одоо. Бүр хэм цэнийг юу болгож байгаа. Үнэлж байгаа одоо нийгэмдээ ч юм уу ажилтнууд ажиллаж байгаа газар үнэлж байгаа юм. Миний одоо тэр миний цалин л. Тэр чин чи гэдэг нэг хүний үнэлж байгаад. Чиний цаг хугацаанаас чинь хэдийг хорооч, тийм үү? Сэтгэл хандлага оюунаас чинь хэдийг нь хорооч. Үйлдэл хэлгэж байгааг үнэлж нэг хишиг өгөж байна шүү дээ. Тэгж байна. Тийм үү? Тэгвэл чамайг хэн нэгэн үнэлээд хийсэн бүтээсэн чинь биш чамайг үнэлчихэд тэгээд чи гэдэг үнэлэмжээс чи албандаа бүхнээ зорцуулахгүй байгаа л давтай тийм үү? Өөрөө хоочтой ань ижилдээ тийм үү? Өөр хөгжүүл ах удаан амьдралдаа бас цаг хугацаа хөгжүүл зарцуулж байгаа. Түүний чинь хөгжиж үнэлчихэд өөрсөндөө байгаа хөгжүүлийг үнэлж байгаа байхгүй. Адаглаад энэ хишиг буян чинь яаж тогтож байгаа хүртэл ухаарах хэрэгтэй байхгүй. Яагаад энэ чухал гэж хүрмэ? За. Монголын эзэд та нар үнэгүй тэгвэл цэнэгүй зүйл яах вэ? Монголын түүх цэнтэй юу? Цэнтэй. Үнэгүй тэгвэл тогтож байна. тоолол ул мөр хүн төрлөختөнд өгсөн зөндөө зүйл байгаа учраас. Тэр туул нэгтээ түүний үнийг тэр чин цэн үнэлэмж нь хэн барьж байгаа? Та нар Бид нар барьж явах хэрэгтэй. Та нар үнэгөөдвөл эцэг өвгдөө чинь тэр баатар гавьяанууд цэнгүүд нь. Тэгнэ. Монголын туулал гавьяанууд цэнгүүд нь тийм үү? Тэгнэ. Нэхэр яг Монголын газар өв соёл, хэлн, язгуур нь, ёсон жаяг нь, дуун, хуурн, хуур зэмсэг нь, дээл хуйг нь бүгд цэнгүүд. Тэгнэ. Тийм биз? Нэг хотлоо төөхөр чэжээ дэлдсэн хідэн гоолгочингуудгүй тэгэл байхгүй болчих гээд байна шүү дээ, тийм ээ. Тий. Нэг бол та нарын үнэлэмж нь бат бих байвал юу? Энэ бүхний чинь үнц нь тогтдог байхгүй да. Нэхэр яагаад өв соёлоос чинь алсад байлгаж байна? Цэнийг үнгүүдүүлэх гэж, хүнийг бүр цэнгүүдүүлэх гэж гэвэл арай болох гэж юм уу? Тий. Тэгвэл Монголын төр засгийн хүчтэй ямар хөг нөлөөтэй байх уу гэдэг нь ардаас нь хамаарх нь шүү. Тэгнэ. Тийм үү? Тэгнэ. Монголын өв соёл, итгэл үнэмшил, ёс заншил, өв уламжлал энэ бүхний цэн та нарын ахуйд байгаа зүйл байхгүй. Нэгээр та нар урдаар үүнийг байна гэдгэн ажиж мэдэж ухамсарлаагүй байвал тэгвэл тэгэл хэн нэгний үнэлэмжээр хинтээ нэгний тогтол цоогоор шогшно гэсэн үг. Тийм биз? Тэгнэ. Та нарт хөг байна, хан байна, хүсэл байна, тэмүүлэл байна, зүтгэл байна. Гэвчигээ ямар хөг зүйлэнд яаж яваага таньж мэдэхгүй бол хэрхэх үлээ. Тийм үү? Тий. Яавал олны хэмийг хураасан хэм нь яаж нөхцөлийг хөвсдгөө гэдгийг энэ өөрөө жамын том янууд хөврөшгүй хөгжүүлээд байна. Үүнийг таньж мэдэж л байвал цаг нэгнээ олно, зүг нэгнээ гаргана,
гаргаж бардаг учраас домнож засаж болдог зүйл. Аргалж хөгөлж дийлдэг учиг байхгүй. Тэгэхгүй тэгээд төлгөнд баригдаад зүүгэнд хашигдаад Тэ. Гэхдээ тэр нэг дээш доош харсан тагшнаас доод үлдэн гэж юу байх вэ? Тийм лээ. Тэ. Шатаас нь далнаас дор дүүлтэн гэж юу байдаг юм? Тэ. Хайсан шагаанаас баг үлдэн гэж юу байдаг юм хөөе? Тэ. Төлөг хазаачлаа. Илүүдийг эрг хавар хийнэ. Хивэт хэсэглэн дүртэй онгод гэчээ бид онгодынхон үлийг хийж дүүргэмээр байгаа. Түмэн таанарч гэлээ. Нэг тэнгэрлэг ардчгээ байчих бол бид бас домч бирд төлөгч зурхаач димч үлийг хийхгүй онгодынхон үлийг хиймээр байна хөөе. Энд бид нар ингээд орон засгууд эзэн бол чадвал та дээдсүүд мань тэнгэлтэй бас омгшиж огшдгоо. Үрчин тэнүүн явхад хөвгөн чиний сэтгэл ядгүй. Багтай байна. Тэгээд та бүх дээдсийн мань мөрөөдөл ер нь юу юм бэ? онгод бид чинь хансан язгуур. За тий. Ханамал хөг зөөл гэдэг чинь дутах хөг урчиггүй гэсэн үг. Нөгөө бидний үйл хэрэг учиг боловчийг хүнлэл итгэл талархал нь хэндээ очих вэ? Үрст нь улаачт нь. Тийм үү? Тий. Нөхөр өгөн надад бол юм наалтахгүй нэ. Таны сургаалаар сонсоод хүмүүс сайхан ингээд ухаарад тэр нь талархал болж үлдэх юм байна да. Хайр болж хүнлэл болж үлдэх юм. Нүгнэс бид сэтгэлээ таниулах гэж, эрдэмээ мэдүүлэх гэж, чадлаа харуулах гэж хүрээстэл буугаагүй л авт. Тийм л. Тэнцвэрийг хадгалах гэж ямыг тэтгэх гэж л дээр. Ургаа мод ямар үйлтэй гэдэх вэ? Орчлон нартад ургаа мод яадаг вэ? Орон хангаа тэнцвэрийг яаж хадгалдаг вэ? Тий. Ус агаарын тэнцвэрийг хадгалахад хөрсний тэнцвэрийг хадгалахад маш том хувь нэмэр оруулж байна. Мөнхнө хэлбэл энэ ургаа модны үндэс нэг байн байж л өөрөө л бусад ургамал хөгсөл тогтдог. Тий. Тийм үү? Дэрс үүдэрт нь. Тийм биз? Тий. Тэр хөрст нь ургаа модгүйгээр бол зүлэг ногоо урахгүй шутай хай. Тэр доод газрын судал нь үгүй бол хөглөхгүй тийм үү? Тийм лээ. Тэгвэл яах вэ? Хүмүүн гэдэг нь энэ ухамсар яадаг байх нь. Хүмүүн бодож санаж сэтгэж дийлж байна уу? Хүний ухамсар оюун гэдэг чинь зөвхөн баруун зүүн хар цагааныг ялгахад байх ёстой байх нь. Шинийг сэдэж, бүтээж, сэдэж бардаг байх нь. Шинийг сэдэж, бүтээж. Бодол биелээ олно гэж хүний энэ бодол оюун бол асар өндөр эрчим хэмтэй. Бодол үнээрээ биелээ болдог. Нэгвэл энэ хүмүүний орчлон нартад энэ дээд ухамсартай өвтөн амтан байгаагийн учиг бол тэр. Энэ эрчим хуулирлыг одод мэжтийн хөгзүүлэлтээ сүлбэж байдаг байхгүй юу? Гариг ертөнцийн хөгзүүлэг мөнхөх тэнгэртэйгээс сүлж байдаг. Мод шиг өөр гүйцэтгэдэг юм уу? Энэ
Эрчим хэмээн хувьд. Аа за. Хэмээн хувь тэгдэг бахна. Бодол санхан сэрхүү гэдэг чинь тийм байх нь шүү дээ. Тийм байх нь. Тийм үү? Тий. Нэгэр моогол зөвнөд л яддурлаад л хаддрлаад байвал яах вэ? Тэр л одоо биелгэнэ шүү дээ. Ни олны сэтгэлд муу хураадах юм бол бид нар улмал даашаа оруудах нэ дээ. Боломгүй л гэдэг байвал боломгүй л. Болно гэвэл болох. Тэгж байгаа шиг амар бүсч гэлээ түүнд нь заавал зүй төгтөл байх үчиг. Тэгээд өргөлөө хүртэл адаглаа зүй төвөрөгчмөр. Та бид нар чи малгайтай өрхөн зүв, малгайг өрхөн зүв гэдгээр л модалцал өргөлөө өргөхгүй. Доо өргөл хүртэл өргөл болно. Тэгнь. Бодол төвлөрөл хүртэл өргөл болно. Тийм блэ. Багол хотоо нэр хүртэл өргөл болно. Өргөх сэтгэл юм байв. Сайхан бодлоо шингээгээл баг болоход л өргөл болох нь тийм үү? Энд хүмүүний ил ухамсар далд ухамсарын хөгжил байна. Өвөн чи бол нэг эзэн бий. Нэг ам гэдэг чинь нэг эзэн бий байхгүй. Тийм блэ. Таньж мэдээ сурж хөгжиж байгаа чинь юу? Ил ухамсар. Тийм блэ. Харин сэрж нэр өргөлийг хүргэж тэнгэрийн ивэлэл багтаж газрын дэмэд талархаж барж байгаа чинь юу? Далд ухамсар чинь байхгүй. Энэ хоёрын ялгамж нь юу? Далд ухамсарыг чи эзэн бий болгон дээр байдаг юм биш. Энэ одомын чинь нэг сан байна. Тийм үү? Нэг бол нэг Монгол төмний нэг сан байна. Тэгнь. Хүмүүн төрлөختний нэг сан байна. Амьтаа болгоны нэг сан байна. Тийм үү? Тий. Өөхнө хэлбэл тэр хөвгүүд хэрэн баа хүртэл хүчтэнгүүд хүртэл. Тийм үү? Далд ухамсар хөг байх нь байх нь. тийм биз? Тэгээ том оюуны сангаас тэд нар бас мэдээлэл аваад байна шүү дээ. Ирчил аваад байна тийм үү? Тэгэхээр удаач олон болвол өвгөд бидээс бүгдийг сурж мэдээд байгаа юм биш. Эрийн судална гэхээс илүүтэйгээр санал сэрэж байгаатай ижил хөг баг. Нөхнө хэлбэл хөвгөн уржины юусэн үе дээд эцэг өвгөт чинь юуг туулаж, юуг дамнаж, юуг тээж, юуг зорж, юуг дүүргэж яв. Тэр хөгжүүл чинь чиний далд ухамсарт байна гэсэн. Үүний чи мэдээж дангаараа тээхгүй тийм үү? Тий. Нахан дүүстэйгээ ураг удамтайгаа тээж байгаа. Тийм биз? Тий. Өөрийн бодол оюун ухамсар, ил ухамсар бол чиний л хөг. Нэмчээгээ танаахны зан чанар. Тийм үү? Тий. Тийм биз? Тий. Төлөв байдал. Авиас бэлэг. Эдгээр чинь юу? Одмын чинь сангийн зүйл байхгүй юу? Тий. Нэхэр энэ ил ухамсар гэдэг бол юмыг олж ойж тогтоох хөг зүйл гэхээс илүүтэйгээр ургаан мундлуугаан айдлын эрчим хэмийг датаж тэнгэрийн цагаан баган тосох үүрэгт. Өөхнө хэлбэл тэр далд ухамсараас юуг тодод сэрээх гэж байгаа гэдэг. Ил ухамсараар залж болдог байхгүй. Тана мана дайсгнах үе би. Эвлэлцэн үеч би. Тэрслэх учигч гарна. Нэгдэх хөвгч би. Тий. Алийг нь хөглөх. Тухайн цаг үедээ амьдарч исэн хүмүүнүүдийн хоорондоо харилцаа шийдэх гэдэг шүү дээ. Тий. Нүүний тэр хүслээ бодлоо яаж залах уу гэдгээс нь. Тийм байна. Тэгнэ. Тэгнэ.
Нэхэр энэ хүн чанар гэдэг хүүг зүйл чинь нэг олон хүмүүн төрлөختөнд байгаа зүйл. Тийм биз? Шонхор хамартны нэг өөр хүн чанартай. Цэхэрнүүдэд нь өөр хүн чанартай биш үсттэй. Биш ээ. Хөхрөг долбтон өөр хүн чанартай биш байхгүй. Тийм бэл. Ижил. Түүнийгэн ахуудаа яаж болгосон? Өвдөлт соёлд нь яаж хурсан гэдэг нь ол мэдээж өөр. Тийм үү? Нэг үл эвлэлд нь нэгдэг хөг зүйл гэдэг чинь түүн дээр төгтөн. Хөхрөг толбтон тэнгэр хэсэгтэй хийсэн хөггэрээ бол өртөө. Хүмүүн төрлөختний оюуныг тэнгэрлэг хөг зүйлэд хөтлөх. Бөөлөг чинь болвосоо хойган агсаад өнтө биднийг хөглж буудалахыг хэлэхгүй. Энэ бол буут гэх зан үйл. Харин бөөлөг чинь бол тэр нэгэн улаачин хэр тэнгэрлэг анд байх. Хэр тэнгэрлэг хүмүүн байх. Тэнгэрлэг үр байх. Тэнгэрлэг хань байх. Тэнгэрлэг эцэг байх. Бөөлөө нь байхгүй. Тэгэж баруул яах вэ? Бид нар тэгвэл зан үйл дээр их ачаал бүл өгөөд цаанаага юм анзаарахгүй ч гэдэг юм анзаарсан заа яах вэ гэж таяад шүү дээ. Өнөө давсан хөг зүйлээ харахгүй болохоор тэргүүнгүүгээр маргаад байгаа байхгүй. Тий. Гүй цагаалаг нэгэн болоо золох гэж байтал тэргүүн нь алгаагаа золохоо байж хэрэг. Тий. Нэмэт. Тийм лээ. Энэ зан үйл гэдэг хөг зүйл өөрөө түүнийгээ тайлах хөг өчгүүд байна. Орой зулаагаа илгэх хөг зүйл байна. Орой зулаагаа хаах өчгөч. Тийм байна. Тийм үү? Тий. Хоёртны тэргүүн хүртэл тийм шүү дээ. Тий. Ямар зан үйл гэдгээс хамаар. Майхавч нэгэнтэйг нь хөг байх уу? Ямар хөг байх уу гэдэг чинь өөр. Тэртэй болгон чинь утгатай, зүүрлэлтэй, тайлалтай байхгүй. Өвөн би өргөлээ өргө хөг өчгт нь яа чиж өргөсөн хүрэх нь хүр тэргүүн тайч тэргүүн гүч байна. Хөөё тайч хөөё гүч байна. Цацалт тайч цацалт гүч байна. Гэхдээ нэг дэмгэндээ гэдэг суудал бол нэг л мэдхэд ахгүй соёл ус чинь цацал үгүй болж байгаа. Тэгнь. Тийм үү? Нэгээр бас тэгэж болохгүй. Тий. Ахуй соёлоо дамнуулж авч үлдэхийн тулд бас тодорхой материалыг эд зүйлээр бол дамнуулах гэдэг шүү дээ. Тэрийг одоо хэрэглүүр болгож тийм ээ. Хамгийн гол утга учир бол түүнийгээ тайлаж мэдэж байх хөг зүйл баг. Тийм билээ. Энэ хөг зүйл нь тэгвэл яагаад цацалд нь юусэн хөг учиг байдаг. 9 цагаан хүслийг л тэтгэж байгаа учиг байх нь шүү дээ. Тийм үү? Надад мөрөөдөлгээд байх хөг учиг бол алга. Гэхдээ дүүргэх учиг бол байна. Энэ нь бол ил хэрэнд хөхрөг толбтон Монголд өрсөд 5 тусгаараараа эвэлж 9 цагаан хүслээрээ дэлгэрэх болно. Энэ хоёр мөртөд бүхий л бодлого бариг. Ардын 9 цагаан хүсэл үүгээр дэлгэрнэ. Манах ёстой үүрэг дээр нэгдэн гэсэн үг. Тэгсэн үг. Өнөө цагт гарах хамгийн том хувьсэл хөг өчгүүд юу? Та үрсэн амьд хөгөөд байгаад даян дэлхий чинь хааш хувьсэж байна. Гүрэн болгоны засаглалын нөлөөлөл багасч ирлээ. Тэгнь. Соёлоор эвэлдэх хөг зүйл илүүд болно. Яагаад? Учир нь энэ та нарын хөг харилцаан дээр тогтоод байна. Засаглалын нөлөө өндөрт байсан учир нь юу? Ард хооронд нь шуудхан харилцдаггүй байсан шүү дээ.
Засаг учгаар л харилцаж дамдаг байв тийм үү? Аа. Дэм биз. Тий. Нэг бол энэ засаглал хөгжүүл багасгаад эхлэхээр яах нь? Айлсэг өрөнд айл бодлогот арь төрд зүтгэх. Өөрийн хөгжүүлэр илээ сонгох нь их болох нь. Тэгэх нь. Тэгвэл энэ соёлоороо эвлэлнэ гэдэг нь хаа газар? Хаан чин соёл гаргах юм. Үгүй. Энэ язгууртан гэдэг язгуур соёлоо даасан цөөн хідэн үндэстэн дээр соёл дэвлэх байхгүй юу? Тэгнэ. Тийм үү? Үүний нэг хэн том хөгжүүл нь энэ Туурхтан Монгол төмөнд үргэн байна. Нүүдлийн ахуйга энэ соёлоо тайлдаг, эзэн суудаг, түгээдэг. Ингээд олон тэнгэрлэг нэгэн болох хөг хүсэлтэй сэрхүүтэй уулныг химээ залахыг нь, бодлоо төгшлөхийг нь, сэтгэлээ эмхлэхийг нь, үг үйлдэлээ хүчжүүлэхийг хэн дэмнэж өгөх юм? Хэн зүгийг олж өгөх юм? Дээдс та бүхэн маань тэнд Та нар байхгүй юу? бас чиглүүлэх, дэмнэх, санаж сэрүүлэх тэр талаар их том үүрэг гүйцэтгэж дэм болох юм байна тийм ээ? Бид биш ээ. Үнэлэн тэ та нараас ойлгож дахиж сэрж авч байгаа юм чинь. Бид одмуудаар бүхэлж байна. Аа. Тийм үү? Одмуудаа бүхэлж байна. Гүрнээ манаж байна. Тийм ээ. Харин эзэд та нар түүнийг хийх орчигтай баг. Тийм ээ тий. Үүчхэн бид чинь хансан юм. Хураагдах орон зай үгүй. Бид өөрөө л нэгний итгэлийн хүндлийг сүнсгийг нь хураахгүй. Та нар дүүрж яваа орон зай. Орон зай байгаа учраас тэнд чинь хуваалцах, түгээгцэх хөгжүүл байгаа гэсэн үг. Орон зайгаа их эрхэмд үзэжсэн учраас газар бол улсын үндэс гэдэг тэр сургаал гарчээ тийм ээ? Тийм байна. Нэр орон зайн дээр яаж төрж ямар дэгж айгийг барих вэ гэдэг хөгжүүл байхгүй. Тэгэхээр ихлээд юу бэ? Орон зай. Юмэг зүйтэй эренбэлэхийн цагт хожим бодлогын зөрөө баг гардаг байхгүй юу? Аа. Тэгнэ. Нэг сэтгэл дайл багт хахад бардаг л хөгжүүлдэ. Амгалнаар уул тэмүүлэн явдаг.